За эхлээд хэдүүлээ нөгөө алдарт өмнө удаан жилийн томилгоогоо л яриа да тий. Яагаад энэ гурав солих юм? Ингээд арай удаан жил ажилласан эдийн засгийн холбоотой хүмүүсийн чамд тагсан байна. Гайхалтай. Сонготой хүмүүс надад ярьж. Тийм байна тий. Одоо энэ 7 хоногт ингээд энэ нэг юм зам улс төр яриад ингээд ер нь бол шутрах дуслаа. Одоо яг хэвлэлийн ч юм уу ер нь ерөнхий сайдаас ямар нэгэн байдлаар ярилцлага авч байгаа хүнийг би юуг асуугасаа гэж бодож байна. Энэ яг таны 100% өөрийг чи бүрдүүлсэн засгийн газар мөн үү? Үгүй шүү дээ. Гэдэг үг авмаар байгаа байхгүй юу? Үгийн асуудаггүй шүү дээ. Тийм үстэй үгүй. Гэтэ хэзээ ч үгүй гэж хэлэхгүй байх. Тийм. Тэр их сонирн байсан санагцсан. За одоо түүний тэргүүлсэн танхимын тэргүүн одоо сайд нар те. Учрал тэргүүн. Тийм үү гэнэ. Дурааны төсөл төгөрөг Нурженкотой хийсэн гол зодон дээр явсан. За энэний өмнөх онсон засгийн газар дээр төгжилсэн эсэх асуудал бас олон нийтийн дунд яригдсан. Одоо яасан нэг нь одоо мэдгүй. Түүнээс сухад бол тийм юм байхгүй. Би засгийн газрынхаа одоо эрдний талд байгаа гэж бол амаараа ярьсан. Учирлын чинь ерөнхий сайд бас нэр дэвшиж магадгүй энэ гэдэг яриад зөндөө. Дараагийн ерөнхий сайд те гэж бид нар бас ярьжсэн шүү. Ийм юм байна. Дагнсан далайн засгийн газрын 81 те. За түүний хувьд ямар ч гэсэн тэргүүн шадар сайд болсон. Гэхдээ Номтой хоёр гишүүний өгсөн ярилцлаган дээр түүний очсон энэ суудлыг хэрвээ Номтой хоёр гишүүнд өгсөн бол засгийн нормоор байх шээсэн. Тийм. Бүрэлдэхүүн жоохон ондоо байх байсан болов уу гэж би ойлгосон шүү дээ. Өнөөдөр тэрээр ярьсан ярилцлагыг нь үзсэн чинь ийм л юм ярьсан гэж би ойлгосон. Маш олон юм ярьсан. Тэгээд яг салбар нь те миний ажлаас гараас ажил гарах салбар биш байсан санал болгож байгаа шадар сайтын суудлаа. Өмнө нэг ярилцлага өгөхдөө би бол нөгөө геополитикийн те үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг юм уу эдийн засгийн ийм агуулга руу илүү их сонирхолтой гэж хэлж байна гэдэг нь тэргүүн шадар сайд болмоор байна л гэсэн үг байна гэж би ойлгосон. Тэгээд тэргүүн шадар сайд дээр бол боломжгүй манайх өөрөө авна гэсэн юм байна гэж ойлгосон. Тийм учраас магадгүй тэрээр татгалцсан. Хоёр дугаарх нь өнөөдрийн өгсөн ярианаас нь үзэх юм бол энэ засгийн газрыг урт настай гэж тэрээр бодохгүй байгаа юм байна. Итгэл гэхгүй байна гэдэг би ойлгосон. Гурав дугаарх нь за яг ямар нэгэн байдлаар сайд хийлээ гэж бодоход яг өөрийнхөө сансан ажлыг хий гэхээр ерөнхий сайдын дэмжлэг яар надад дутнаа. Ерөнхий сайд хүчгүй байна гэж хэлж байгаа. Тийм үед хүч байхгүй байна. Тийм учраас би татгалцсан гэж одоо яг ийм үг өгүүлбэрээр хэлээгүй боловч ер нь утга нь бол тэргүүн шадар сайд болмоор байсан. Тэгээд нэг энэ кабинетыг урт настай гэж бодохгүй нь ягаад гэвэл энэ хүмүүслэр кабинетаа бүрдүүлээгүй байна гэж би ярианаас нь ойлгосон гэж хэлсэн. 3 дугаарх нь багийнхан бүрэлдэхүүнийг харахаар хизээч ч хэнийг ч араас төвчлөлтчих юм бэлээ гэж хаширлсан гэдэг нэг ийм юм ярьлаа л гэж байна. Нөгөө нь юу шүү дээ. Одоо нөгөө ардын номын гишүүн байсан те. Тэгээд одоо хунтайч нар гэдэг фракц руугаа ордог. Яг нөхөртөө болохоор нөгөө 100 заны хэлбэл гэдэг чи одоо хин ганц зэргийн тэмүүлэн содлог. Тий. Ганц зэргийн тэмүүлэн сангийн сайд дээр одоо нэр дэвшүүлж засгийн газарт одоо орж ирээсэй энэ гэсэн нэг тийм байр суурь өмнө бол Номтой өөрөө байр суурь илэрхийлсэн биз. Тэр нөгөө ихтгэл төрөхгүй байна гэдэг үедээ. Тэгээ яг засгийн газрын бүрэлдэхүүнийг ярихын өмнөх өдөр МАК одоо тэр засгийн газрын стратеги орд газрын тэр нөгөө 34% өхөөс татгалцсан гэдэг масс мэдээг маш олон сайтаар зэрэг өртөж цацсан. Тэгэхээр нөхөр бол тэрийг ойлгоцсон баг. Ер нь бол сайтаар болж чадахгүй юм байна гэдэг юм ярьсан баг. Тэрийг ойлгосон баг. Тэгэд ингэсэн нөгөө нэг яг сайд нарын нэрс тодордог өдөр штэ. Мань хүн гарч ирээд ер нь сайд болсон юм байна гэж ойлгосон штэ. Сэтгүүлчд эхлээ те болчих гэж ойлгосон. Тэсэн чинь гарч ирээд нөгөө амар өчир битүүлэг 3 нюанс хэлж байгаа байхгүй юу. Итгэл төрөхгүй байна. Эргэлзээтэй олон асуудал байна. Тодруулах шаардлагатай гэсэн юм яриад алгуулсан. Тэгэхээр бид нар яг хөө би уншихтаа бол зүгээр мань хүн албан тушаалаа голоод байгаа мүү гэж ярьсан байхгүй юу. Тэгээд нэг сайдын суудлал өгцөн. Тэгээд ийм намдтай эвсэлд анх удаа орж ирээд хангалттай юм шүү. Яагаад ингэ голоод байгаа юм бэ? Чи хэдэн суудалтай вэ? 4. Хангалттай юм шүү дээ гэж бид нар яг дотроо яриад өнгөрөөд тэгээд оройны 8-9 цаг болоход нөгөө нэрс тодронгууд мань хүн орохгүй гэдгээ бол албан бусаар бид нар тэгж хэлээд
байсныг нь яг бид нар буруу уншаад байсан юм байна да гэдэг нь бол тодорхой болоод мань хүн орохгүй гэдэг байр суурь. Би ингэж бодсон шүү дээ. Улс төрийн тоглолтын үед эдний нам гоё юм шүү. Одоо Ардчилсан нам өмнөх засгийн газар унахад бас улс төрийн мэдрэмжтэй тоглолтууд шийдвэрүүд гаргацсантай адилхан түүний энэ удаагийн шийдвэр жоохон мэдрэмжтэй дөрөв юм болчлоо доо гэж бодчоо. Яагаад тэгэхээр эдгээр 3 сайдын судлаар түрүүний нөгөө дугаар дээр лавгагийн яриад ирсэнээр бол 3 сайдын судлаар 12 коноп өөрийнхөө талд татчихж байгаа гэсэн үг. Хэдийгээр нөгөө эрх барьж байгаа нам 68 судалтай боловч 68 дотроо яг багц байж чадахгүй тий. Тэгэхээр айл болох доктортой үйл ажиллагаа засгийн газар явуулахын тулд олон коноп татах хэрэгтэй байсан. Тэгээд бид нар 12 коноп татчихж байгаа. Тэгэхдээ түүний коноп болгоо одоо үнэтэй болчлоо гэж бодож орж ирж байгаа хуулийн төсөл болгон дээр засгийн газраас орж ирж байгаа асуудал болгон дээр түүний карманд байгаа 4 коноп үнцэнтэй болчихж байгаа юм. Тэгээд дараачийн сонгуулиар хамгийн том оноогоо авах үйлдэл нь саяны үйлдэл болчихж байгаа тий. Сонгуульч бас төгчлөө тий. Төгчл байна тий. Ингээд хүчтэй юм гоё улс төрийн юм тоглогч руу төхүүлж ийн энэ үйлдэл тий. Шадар сайд ярьсан дээр би дараачийн шадар сайд маань ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо жишээ энэ хүн орж ирээ аль байр та. Энэ хүн орж ирээгүй учраас, номт орж ирээгүй учраас тэгтээ энэ яг зөв үү? Би яагаад ингэж бодсон амлаа ингээ ороод ирсэн тий. Зэрэгцүүлээд ингээд нөрөх юм бодлоо. Би ингэж бодсон байхгүй юу? Миний ойлгож байгаагаар бол засгийн газар бүртгэхдээ хамтарсан засгийн газар бүрдсэн тохиолдолд тэргүүн шадар сайд гэдэг ийм суудлуудын тухай яригддаг. Тэрнээс ш Монгол улс 2 шадар сайдтай 1 тэргүүн шадар сайдтай байна гэсэн хуулийн ямар нэгэн заах өгүүлбэр хаач байхгүй. Бүрэлдэхүүндээ оруулаад авчдаг те. Тэгээд бүтэц хийхдээ яадаг вэ гэхээр хамтарж байгаа тохиолдолд хамтарсан намуудаа хамтарсан намуудынхаа удирдлагууд санал суудал гаргаж байгаа хэлбэр нь тэргүүн шадар сайд одоо арайч дид гэж хэлэхгүй юм шадар сайд гэдэг ийм суудлууд гаргадаг штеп. Тэгээд яагаад энэ хамтралын үр дүнд ардын нам тэргүүн шадар сайдаа авчаад ахаад өөрийнхөө намд шадар сайд гэдэг суудлаа авч байгаа юм бэ? Одоо жишээ нь энэ хүний албан тушаал заавал байх шаардлагатай байсан уу? Одоо зүгээр ингээд эрхэлдэг ажиллагааны нь л да мань хүн бол өмнө нь одоо ингээд улсын онцгой комисс, наадмын комисс, өөрийн үйл ингээд эрхлэх харьяанд нь мэргэжлийн ялтын ерөнхий газар, танилтын онцгой байдал гэсэн юм одоо хүчний стандартын нэг ийм газруудыг эрхэлдэг байлаа шүү дээ. Тэнгүүд зарангаараа бол одоо уучрал одоо бүр томыг нь авч байгаа шиг байна. Тэгээ энд юу үлдэхийн дахиад нөгөө шадар сайдаар чинь юу үлдэх юм. Мань хүнийх бол эрчим хүчин дээр л гэж байх шиг байгаа юм тий. Гэхдээ ингээд давхардал хэрэгтэй эсэх байсан асуудал аюул сонио. Нөгөө тэргүүн шадар сайд гэсэн мөртлөө эдийн засгийн хөгжлийн сайд л байгаа байхгүй. Энэ нь бол суурь. Тэгээд хин яг 2 дугаар гарын үсэг юм. Одоо энэ ерөнхий сайд тий. Тэргүүн шадар сайд. Тэгэхээр би ардын нам ингэж өөртөө илүү шадар сайдын судал гаргаж байгаа энэ удаа бол зохимжгүй шийдвэр байсан гэж бодож байгаа. Одоо жишээ нь ингээд чигүүрэг хуваарлал хийх юм бол аль хариуцж болохоор асуудал тахгүй юу? Одоо жишээ нь шууд яамаар нэрлэх хэрэгтэй байхгүй юу? Тий. Одоо энэ чинь яг шадар сайдын ажлыг энэ хүн хийж штт. Яг шадар сайд. Яадгүй доор нь тэр нөгөө агентлгүүд байна тий. Учирлын тухайд болохоор тэргүүн шадар сайд нэртэй боловч эдийн засгийн хөгжлийн сайд л байгаа байхгүй юу? Өмнөх лугаан тоглох юм уу тий? Тий. Эдийн засгийн асуудлаа одоо тэр мега цэцлүүдээ чухалчилж байгаа учраас нөгөө өмнө үжсэн тэр нөгөө онцгой мэргэжлийн алт стандарт гэдэг агентлгүүдийг хамруулдаг энэ сайдаас арай өндөрт тавьсан л гэж ойлгож байна. Жохон мега төслөд тавьчихж байгаа гэдэг утгаараа хэрвээ бүр нөгөө нэг юу хийсэн бол хэрвээ засгийн газрын бүтэц энэ удаа өөрчилж орж ирсэн бол би нөгөө тэргүүн шадар сайдад эдийн засгийн хөгжлийн яамыг хавсаргах биш эдийн засгийн хөгжил ба худалдааны сайд гэдэг баг яасан бол зүг тийм бүтэц хийгээсэй тий одоо ингээд жин дарахаа үзэх юм бол манайх импортын хараат улс гэсэн мөрчлөнгөөсөө худалдааг хэн хариуцах харьяалах мэдэгддэг учраас одоо хүмүүсүүдээ аж ахуйн яамны хавсарханд явдаг ингээд хаягдаад идэг ийм зүйл гэж би ойлгосон. Тэгэхээр эдийн засгийн хөгжил ба худалдааны яам гэдэг ийм яам бол манад баг усаагаар спешиалтэй байсан юм байна гэж бодохгүй. За тэгээд энэ гурвын чиг үүргийн давхардал махвардал хаана яаж нарийн салж яах вэ гэдэг одоо энэ төсвийн тодтолтой орж ирэх бүрэлдэхүүн дээр орж иж баг тийм. Тийм байна. Энэ хоёрынхны өөрчлөгдөхгүй байх л гэж зүгээр таамаг. Одоо энэ хүний юунд эрхлэх асуудал дээр юу байдیں۔ Эрчим хүчнээс үндэсний ороо. Одоо жишээ нь эрчим хүчийг бол ингэчлээ штэ. Нөгөө олон толгойтой байхын болиулнаа. Нэг удирдлагатай болгоно гэдээ ерөнхий сайд хэлчихлээ штэ.
Тэгэхээр эрчим хүч бол нь яаж ч утсан бодлогын яамда зангидагтана. Хэрвээ шадар сайд руу тийм чиг үүргийг нь сатаж ирэх байсан бол эрчим хүчний яам гэж байж яах юм. Гэт энэ бүрэлдэхүүн орж ирэхээр энэ гурвын эрхэлсэн ажил хий цаг айгүй тодорхой болно. Харъя тий, нарийн харъя тий. Тэгээд тэндээс хин хамгийн хүчний хувьд нөгөө powerтай байгаад байгаа 1 2 3 гэж ирэмтлүүл хин хэрвээ за үндэсний хвслийн тэргүүн номтой хоёр засгийн газарт хамтрах саналаас татгалцчихлаа гэвэл түүний судалт шадар сайд гэдэг энэ юу байхгүйгээр одоо энэ нөгөө мэрэгжлийн онцгойч гэдэг юм уу эднэрийг дорчханд гишүүдийн эрхлэх асуудлыг хүрээнд багтааж болох байсан уу? Заавал ингэж нэг сандал судал гаргах хэрэг байсан уу л гэж би зүгээр томилгооных нь үеэр бодсон. Одоо чинь амар сайхан бол Багнуур дүүргээс, Налах дүүргээс те Багангай дүүргээс сонгогддог. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Хотын дарга байсан. Хотын дарга байсан. Сонгогдсон тойрог нь бас их хурлын даргатай нэг тойрог байгаа тийм. Тий. Ер нь сонгогддог байсан те. Хурлын дарга чинь бас нөгөө тэндээс нийслэлийн иргэдийн хурлд сонгогддог бас нийслэлийн хурлын төлөөлөгч байсан шүү дээ. Тэгээд амар сайхны одоо томилсон одоо засгийн газар томилоод явж байгаа нэг шалтгаан бол улсын хурлын даргын квот гэж магадгүй. Тийм бах. Тэр гарцуул байж магадгүй. Энэ хүнийг жоохон дутуу ярьчлаа. Хүн амьтад тавьсан хамтрах саналыг ер нь юу гэж бодсон бэ? Гэдэг нэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг засаг динжигнээд нөгөө нэг хамтын гэрээ хилцээрээ харъя гэд яасан чинь за тэгвэл окей ингээ сөрөг хүчин шиг ажиллана. Өстө та нар өдлөө шүү гэд амар сүртэй мэддэг хэлсэн те. Тэгээд так пак байц мэдгүй хэнч мэдгүй. Тэгсэн чинь нөгөө ардын намынхан болохоор бид нар ардсан намын асуудлыг ярьсан шүү дээ. Гэрээнээс буцсан. Ардсан нам гэрээнээс хамтарсан гэрээнээсээ буцсан учраас ардсан намын тэр нөгөө нэг юг асуудлыг хөндсөн гэдэг. Хүн нам бишээ гэж хэлж байгаа тий. Тэнгүүт манай хайцсан мэдгүй байхгүй. Ордон таараагүй шүү. Нэг ч таараагүй. За ардчилсан нам бол яах вэ? Бидний нэрлэлдгээр бол Монголд байгаа л ганц том нам шүү тий. Хоёр том намын нэг штэ. Том гэж хэлээд байгаа нөгөө гишүүд дэмжигчдийн тоогоор ч юм уу тий үүсгэн байгуулсан хоног хугацаагаар ч юм уу ингээл янз бүрийн шалгуураар бид нар том жижиг гэж намуудыг ингэж ангилж яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хүн намын тухайд яагаад 28 оноо хараагүй юм бол гэж ботхоор эсвэл бүр 28 оноо хараад чи юм шийдвэр гаргацсан болов гэж бодохгүй юу яагаад тэгэхээр за хааштай 28 онд балиартлаа одоо тэгэхээр ингээл яаж хийж байгаа сандал судалтайгаа бай гэж бодсон юм болов ч гэж бодох шиг тэрнээс ч тэдэнд бас татгалзах боломж байсан байх. Одоо дахиад дорчханд дээр нэмэх нь Наранбаяр сайд энэ засагт 2 судалтай байна тий. Энэ Наранбаяр сайд бол нөгөө уйлрахгүй байх магадлал байсан тий. Ганц зэргийн нэр орж ирээд ганц зэрэг гээд намынхан гинсек гэдэг энэ үнийг оронтон томилъё гэсэн чинь намын хурал дээр би яах юм бэ? Наранбаярыг үргэлжлүүлгээ. Тэгээд Наранбаяр орж ирсэн. Гэтэ энэ нөгөө боловсролын салбар энэ чинь хүний асуудал шүү дээ. Салбарын айл болгонд хамаатай асуудал дээр мэдгүй энэ сайд бол надад айгууж болсон. Нэг поло солихыг оролцсон. Өөр яг юу хийсэн? Та хоёрын талхад одоо сүүлийн 11 сарын салбарын одоо нөгөө олон юм төрийн төс байгууллага судалгааны байгууллагууд байдаг. Тэр хүмүүсийн одоо ярьдаг юм бол боловсролын сайд одоо салбартаа жижигдээд байна. Бодлогын жижигдээд өөрөө жижигдээд байна. За нэг санаж байгаа юм байна. Хилцэх үед нөгөө домбонгийн өргөн туяа гişүн шүмжсэн шүү дээ. Тэ. Эрдэнэтэд очиод тэр нөгөө засгийн газрын бүсчилсэн хурал дээр тэр орон нутгийн оюутнуудыг орон нутгийн ихтэй сургуулиуд эсвэл одоо хөлбөр өмнө хөнгөлөн гэж ийсэн та өөрөө чадаагүй. Өөрөө амлчаад хуурцсан. Наранбаяр гişүн Наранбаяр сайд бол одоо нэг усын хурц сонгохдоо маш одоо өндөр хүлээлттэй л юу салбарын хүн орж ирлээ гэдэг тийм. Сайд болохт нь хүмүүс баяр өгч ирсэн тийм. Нөгөө Япон баяраа юу болчлоо салбарын сайд болчлоо гэж найдажсэн чи тэгэл байхгүй. Хүлээлтэнд хүрэхгүй байгаа одоо сайдрын нэг топ нэна. Магадгүй PR-аас дутчихж магадгүй нөгөө талдаа тийм. Яг нөгөө хийсэн ажлаа хүмүүс хүргэж чаддгүй, мэдүүлж чаддгүй бас хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэгээ мэдэхгүй шээж маа. Сүүлийн мөчөд орж ирсэн хоёр хүн чинь энэ хоёр хүн шүү дээ тий. Тий. Засгийн юм дээр төрөлхөн дээр. За одоо ингээд хааштай ярьсан юм чинь улирсан сайдуудаас эхлэе ярьж байгаа юм. Улирсан сайд. Даргын маань үлгүр дүүрэн байна. Энэ нэг хүн байна. Нөгөө нэг том дарга нарын тухай ярьж байгаад нэг хүнийг хайцсан байна. Хэрэг эрхлэх газрын дарга. Нөгөө түрүүний ахлагтай гоож. Тий, ахлагтай гоож юм байсан дээр ирсэн Батлан хамгаалалтын сайдаас.
Өмнө нь зам тээврийн сайд байсан. Ийм хүн байна. Тэгээд зам тээврийн сайд байсан, хууль зүйн сайд байсан, батлан хамгааллын сайд байсан. Нөгөө сэтгүүлчид сайднараас томилогдож байгаа нөхдүүдээс нөгөө яг бичиг цаасаа аваагүй ч гэсэн оч нөгөө сая батлан хамгааллаас ийшээ явж байгаа. Яриа аваад за та томилогдсон юм байна. Одоо энэ салбарт юу их юм бэ? Яасан ийс ингээл асуухгүй юу? Асуугаал явж исэн. Тэгсэн чинь мань хүн ингээд зөрөөл мөндгөө ингээ харахаар араас нь гүйж байгаа байхгүй. Бид нар гүйж байгаа штэ. Хүү спорт талхаагаас пэжгийн л өрөөндөө ороод хаалгаа ингээ татаад дийлдэггүй. Гэхдээ та яа хаалгаа татаад байгаа юм бэ? Нэг яриа өгчөөч гэсэн чинь тэр чигтээ хаагаад гэсэн чинь туслан гарч за байж байгаараа жоохон сандарсан гинэ. Одоо буцаад гараад ирнэ. Тэгээ нэг 2 минут болчоод гарч ирснэ. За юу ярих вэ гэд. Трауматай юм байна. Бид нар ямар яасан те нэг. Гэхдээ та нар анги амтаа харсан юм шиг шууд зугтаж юм байна. Камераас айгаад идэм үү? Камернаас айгаад идэм үү? Айцтай. Камерны бол айгүй сайн идэм байлээ шүү сайн. Айгүй сайн спорт талхаар. Одоо ийм штэ. Уулан гарна, волейбол тоглоно. Тий, спорт гэж. Шинэ гişүүдээс энэ хүн йогныхын зураг санаад орчлоо. Шинэ гişүүдээс тэр хүн барьцаалтсан штэ тий сэтгүүлчтэй асуултанд. За тий түүнийг бол ойлгож болж байгаа юм чинь. Шинэ хүн гэдэг утгаар тий засгийн газрын бүрэлдэхүүнд анх удаа багтах гэж юм энэ гэдэг утгаар одоо за сандардаг, буруу зүрх ярьдаг юм гарт юм байжээ гэж бодоход энэ хүний туршлага нь одоо хажихуйтай болно. Тий. Сайн ярьдаг шүү. Тэгээ гарч ирээд ярьсан. 5 сонгогдсон. Тэгчээд камерны өмнө ингээд сандраад буруу зүрх хэрэглээд төг таг иг маг гэдэг энийг мэдгүй би нэг тийм камерны эсвэл бид нар жоохон амар юм биш үү. Бифтэй сэтгүүлчэнд харсан юм боллоо. Шарантай. Тэгээд за энэ сайд их гоё юм ирсэн. За та ингэ сайдлах гэж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарт одоо юу хий? Та юу хийж чадах юм? Одоо амлалтын л асууж байгаа шүү болохоос өмнө тий. Тэг чи хэн сайд болно гэсэн. Нэг чамаа сонслоо. Гэхээр бид нар бүр ингээ гайхаа. Маш богинохон 2 минутын яриан дотор тэр одоо хідэн үгийн алдаа хийгээд гэдэг юм уу? Ингээд байгаа би ерөөсөө бас хүн байр залтдаг л да буруу зураг үг хэлдэг те. Гэхдээ яриач бас ингэж хийж болохгүй. Энд чи ям би юм уу яах штэ. Гişүнээ эгээ явж исэн амар штэ. Ямар хүсээгүй бөө дарамт гэд ингээд ёстой яг тэнэгтэж гисэн. дайчилгаанд аваа явж байгаа юм шиг нэг юм. Өөрөө мэдээгүй байхдаа томилгцэн ч одоо Сүхбаатар гэж ярьдаг ч тийм. Уг нь Уг нь бол тэгснэ. Манай өөрөө мэдчихэл байсан шүү дээ. Тэгснэ боццгийн асуулт байлээ л те. Таныг хүсээгүй байхад сайд болгочих юм уу гэсэн асуух байлгүй те. Асуусан юм бэ. Юу яагаад ингэж байгаа юм бэ? Гэхдээ арай нөгөө нэг одоо шууд дамжуулалтын үед болдгоо байх л та одоо зүгээр ингээ асуучмаарсан гэсэн. Та сайд болох дуртай байгаа юм уу дургүй байгаа юм уу гэдэг. Яг шүүмжлэлт байр суурь сэтгүүлчтэй асуусан. Та өмнөх нөгөө одоо эрүүл мэндийн сайдыг буюу мөнх сайхныг маш их шүүмжилж те ажил одоо юуг нь бол бодлогын хувьд няцааж ирсэн хүн. Одоо няцаасныхан шигэ одоо ажиллаж чадах юм уу гэдгийг бүгд нь асуусан. Тэгсэн чинь тэр нөгөө мэдгүй чадахгүй гэж 2 минут явчаад юуны удирдах зөвлөлийн УЗ-гийн юм руу орчиж шийдвэрээ сонсчод гарч ирээд салбарынхаа асуудлыг одоо шийтгэх хэмжээний 10 минутын бүх асуудлыг одоо шийднэ гэдэг яриа бол өгсөн. Тэгэхээр амар урт амлалтаараа нь өгсөн. Одоо нэг ингэдэж штэ. Шинэ кино гарч гинэ кино театрт гэхээр хүн урдчлаад нөгөө спойлер урдчдаг тий. Оо хэвээ ингэдэм бил алдаг кино гарч байгаа гэсэн. Тэгээ очиод үзэхээр хүлээлтэд нийцдэггүй штэ. Тэрэн шиг иг маг хийсэн энэ асуулт хариултанд за яг тухайн үедээ ингээд нэг хитэн постэр болоод өнгөрдөм байж тий. Энэ хүний өмнө тавьж байгаа босхыг өндөрсөж байгаа гэсэн үг тий. Энэ хүн яаж хийх нь гэдэг бүх хүний нүүд чих анхаарал ийшээ хандж байгаа гэсэн үг нэгдүгээр шүү дээ. Хоёр дугаарх нь ихтэд эрүүл мэндийн сайттайгаа үтсэн шүү дээ тий. Тэгээд тухайн үедээ юу гэж хэлсэн гэхлээр надад ямар нэгэн ашиг сонирхол сайд болох амбицтай да би ингээд яагаад байгаа юм биш зүгээр ажлын сайжраасаа л гэж ботсон гэжсэн араас нь өөрөө сайд болоод ороод ирэхээр яалтчгүй ашиг сонирхол байжтэй гэдэг мэдрэмж 0-1 хүн гэж. Их хурлд бол 2 дахь ингээд сонгогдоод ажиллаж байгаа. Анх удаа ингээд сайд хийж чинь. Банк орны дарга бол хийж үзээгүй шүү дээ. Тэ? Сая сонсголоор гаргасан. Сонсголоор бол ер нь баг бүх сонсголууд дээр орсон. Нүүрс хөгжлийн магнаас бусдууд дээр нь бүгд. Тэгээ эмийн сонсголыг ахалсан шүү тий. Эмийн сонсгол дээр орсон. Тэр нөгөө эрүүл мэндийн хуулиуд, тэр донорын хуулиудаар нийлэн сайн ажилласан. Тэр агуулгаараа бол мэдээлэлтэй байгаа. Мөнх сайхантай ингээ харьцуулбал мөнх сайхан ч 21 онд яг ковидын үед сайд байж жагаад хөрсөхтэй хамт унжижсэн. Дундаа ингээ пауз аваад дахиад сайд хийсэн. Тэр хугацаанд болохоор нөгөө ерхий сайдын
ерөнхийлөгчийн ингээ зөвлөх энэ төр хийж исэн. Дунд нь бас хоёрын имлэг удирдаад үзчихжээ. Менежментийн төвшин бол ахиу хийсэн байдаг тэр имлгүүд. Яг гүйцэтгэлийн санхүүжилт гэж байгаа юм бол мөнх сайхныг одоо нөө бэж яхад эхний удаа сайд болоход тэр санаачлага эхэлсэн. Тий. Одоо бол ингээд үр дүн ингээд нэг сайн муу эффект нь гараал ингээд явж байгаа. Бид нар нэг юм гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой нэг сурвалжлага хийгээд үзэхэд урт хугацаанд бол сайн үр дүн гарах юм байлээ. Тоол нэг жоохон зөв зам руу орох тий. Тэрийг нь битэн нураагаасаа гэдэг имийг л одоо энэ шин сайд захимаар өгөө. За энэ хамгийн нөгөө нэг амир тогтой ярив. Ичүүр сумжуургуу гэх юм уу. Мань хүн чи одоо нөгөө өмнөх би одоо хариуцлага үйлгээд огцорно. Дараа чинь засгийн газарт орж ажиллах уу? Амиж одоо ингээд аюу эрдэнэтэйгээ хамт ингээд явлаа гэж хэлсэн. Тэгээд сайд болчлаа гэдгийг сонсоод. Гэхдээ та чи хариуцлага хүлээн гээгүй юм уу? Гэтгсэн чинь. Ингээд нэг гөлөг төрүүлсэн юм яриад. Нам надаа одоо үүрэг хүлээлгээс учраас надад хариуцлагуудын нэг хүн шүү дээ тий. Тэгээд нэг орооцолсон юм яриа. Тэгээд яах юм тэгэнгүүт ерөнхий сайдын зураг хана. Мань хүн болохоор юун дээр яагаад эрчим хүчин дээр аваачаад гал алдахад нийслэлчүүдийг хөлтгөд хүргэсэн хүнээ дахиад тавьчих байгаа юм бэ? Хариуцлагын нүүрүүдээ ялын нүүрүүлээ явуулах байсан бэ гэдэг үнцэг ирсэн чинь хүн болохоор эхлүүл зур сая ажлынхаа төсвөлийг нь үзэх ёстой. Өнөөдөр 100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа шүү гэн тий. Тэгэхээр энэ хүнийг томилсон юм а гэж хэлсэн юм хүн бол. Тэгэхээр бас зөв юм шиг тий. Тий. Одоо шин сайд томилогчвол яг ийм гал алдах нөхцөл байдалтай байхад ажиллагаа танилцсан гэдэг юм. Тэгэхээр нөгөө хуучин үнэ ажиллаж байгаад энэ үнийг бол эн чинь мөнхийн ажиллаад тунчаад биш үү. Одоо оюун эрдэнэ жишээ нь 50 хүн ингээд солилцсон байна шүү дээ. Одоо ерхий сайдаар ажиллаж явах. 50 сайд сэлгсэн. Энэ хүн одоо тэц 3 мурав дээр одоо онц байдал тогтоочлаа. Одохгүй тэнд бэд томилно тий. Ингээ явж байгаа нөхцөл ажлын нийлэгчэд энэ үнийгээ солиход бол зүй ёсны юм шиг. Ер нь тэгэх ёстой. Гэхдээ ямар ч сан харъя те. Тэгээд одоо бид нарт өгж байгаа хамгийн сүүлийн мэдээлэл нөгөө хинийх нь эрхэнсэн асуудал юм бэ? Та нар яагаад 20 тонжихад очихгүй байгаа юм бэ гэдээ асуудаг сэтгүүлчд. Яагаад салбарын сайдны станц дээр очиж ажиллаагүй гэдэгт их зар төрөд байгаа байхгүй. Салбарх нь яагаад эднэр ирж харахгүй байгаа юм бэ? Гэт гişүүд очичоод байдаг. Мань хүн очиагүй. Нөгөө юу н очиагүй. Тэгсэн чинь нэг ингээ төрийн бүтцээ шидэлцсэн байгаа байхгүй. Тэгээ станцын хиний хариуцлага вэ гэдгийг Эрчим Монголд эрчим хүчний яам хоорондоо нэг шидэлцээд буцаад эрчим хүчний яам дээр ирсэн байна. За тэгээд тэрээр үлдсэн байлаа. За дараагийн хамгийн скандал үүсгэж байгаа сайд болж ахлан сайд. Тоо ярьсан тийм 5 жил сангийн одоо сайдын албан тушаалыг хамгийн удаан баг бирчиж магадгүй шүү тий. Тэгээд дахиад ороод ирсэн. Мань хүн чинь болохоор одоо төсвийн тодтгол өдөр болгон хийгээд байдгаа сайхан болчихноо. Төсвийн тодтгол чинь нэг юм хэмжигдэхүүнтэй болохоор бид нар тодтохгүй байгаамаа. Тодтох хэмжээ түрээгүй гэд 6 сар хүртэл явсан шүү дээ. Тэгээд шинэ засгийн газар гарч ирээд тодтгол хийн гэдгээ томилгооныхоо үеэр ерхий сайд хэлчихэж байгаа. 2.4-оор тодтохно гэж хэлчихэж байгаа. Үзэгцэнтэй. 7 хоноод тодтохно гэдэг яриа өгж байгаа тийм. Тэгэхээр үнэнтэйгээ нүүр тусан маань яг хуу тэр хуулийн хэмжээнд заасан бол байдаг. Тодтол тийм хурдын нөөний бэлдэж тийм төслийн. Ер нь саналуудыг авсан байдیں۔ Хавар авчтэй. Нөгөө эхний удирдлын гүйцэтгэл гарангууд яамдуудаас тодтогч магадгүй хэрвээ тодтогвол танаас салбарсайлал юм чи асах юм бэ яах юм бэ гэдэг саналыг авсан байдیں۔ Тэгээд ер нь бол одоо бүр зурцсан бүр тодорхойлцсон байна. Оны эхэнд нэг 2 сарын үед л би нэг түүний яриаг тэгж санаадах юм. Нөгөө А, Б, В, Э, Ю, Я хувилбар бид нар бэлтгэсэн байгаа. Ингүүл ингэн, эдийн засаг ингүүл ингэн гэдэг нэг хэд хэдэн хувилбарын юм боловсруулад тэгээд хүндрүүл энийг гаргана, бүр хүндрүүлийн хүзрөө гаргана гэдэг нэг юм бол сангийн ам дээр байсан байх. Нүүрсний орлогыг яаж нөхөх юм бэ гэсэн чинь алтнаас нөхөж болно. Бид нарт бас хувилбар байгаа гэдэг л юм яриад байсан. Тэгээд тодтохоор болж тодтогл нь 2.4 их 80. Тэнгүүдээ дунд чатны албан тушаалтнаас 14600 цомготгоно. Үндэсний хороо бүтээмжийн хороо хяналтын менежерүүд бүгд ташраараа орно. Дунд чатны гэдэг чинь мэрэгжилтнүүд газар хэлсэн юмнууд бол биш те. Тим хүмүүс дээр цомготгол төрийн алба өөрөө хийнэ гэдэг юм ярьсан шүү. Ерөнхий сайд болохоор тэгжээс те 4 удаа үндэсний хороо 59 ажлын хэсэг тэгээд 14400 хүний ажил төрөлтөй холбоотой юм яригдана гэд. Тэгээд 6 сарын 18-нд одоо энэ шинэ бүрэлдэхүүн засгийн газар чинь анхны хурлаа хийсэн те 3 дахь өдөр хийсэн. Тэгэхэд бол энэ химнэлтийн одоо тодтгол өргөн байна гэх. Тэр нөгөө засгаас гарч байгаа алтан мэдээний гол юм одоо энэ биш те. Нюанс нь. Тий. Тэгээд сангийн сайдаар мэдээлэл хэвлэлийн урлагийг хийсэн. Хоёрын хэсэгт төсөв тэр 2.4 их 80-ыг гаргах гэдэг. Нэг нь тэр төрийн албан агчдаас 14000-ыг цомготгох.
дундчтны албан тушаалтан. Хоёрдугаар нь 6 сарын 1-нд гэрээгээ байгуулж тендер нь албажаагүй буюу тендерийн ажил нь эцэлээгүй байгаа нөхдүүдийн хөрөнгө оруулалтыг ер нь урсгал зарлагдлаас маш их ингээд таамаалт бол хаг хэмжээний хийгдэж байгаа юм байна гэж харсан. Миний сэтгэл дундуур биш байгаа юм нь мегатэслүүдээс эрэмблээ дахиад яагаад тасгүйсэн бэ? Бүгдийг бид нэр ингээд эхлүүлэх угаасаа амьсгах боломжгүй гэж хэлсэн шүү дээ. Тэрийг эрэмблээгүү. Одоо тэр 14,000 хүний ажил амьдрал яах юм бэ? Хувийн хвшилтэд орох хэрэгтэй шүү. Нөгөө эдийн засгийн хүндрэлээс болоод хувийн хвшилт тийм орон зай яг шууд байх нь байхгүй нь за яг уртын хугацаанд болуулсан тэгээд учраа оллоод амьдрдгийн байгаа үстэй. За тэр 14,000-ыг чинь нэг хэсэг нь болвол яах вэ? Одоо тэр нөгөө нэг хяналтын бүтээмжийн янз бүрийн төрийн албаагч маагч гэдэг тэр англи зэрэгэлд багтахгүй байгаа нэг хэсэг сонгуулийн үр дүнгээр хамтралын үр дүнд байгуулсан тэр хүмүүс бол одоо ингээд за болох юм байж. Энэ дунд нөгөө нэг мөрөөрөө ажиллаа хийгээ явж ирсэн нэг юм хүмүүсийг өөрсдөө уучраалгыг гудамжинд гаргаад шийдчихгүй дээ. Тэгэх юм бол гэдэг нэг юм асуудал. За 14,000-ын одоо нэг юу ийм тоо асуумаар байгаа байхгүй. Тэр 14,000-ын нөгөө нэг 3 сарын чөлөө 6 сарын чөлөө нэг цалин байлан тэтгэмж өгнө штэ. Тэр мөрийн төсөв дээр ямар ачаа дараа болох юм бол. Тэгэхээр үе үеийн төрийн цамхтгалын араас шүүхтэлцээд хууль ёсны дагуу ажиллаж чөлөөсөн хэсэг асуудал чи шүүхээр яваад 2-3 жилийн дараа шийдвэр нь гараад шүүхийн шийдвэрээс буцааж ажилд нь ав эсвэл нөгөө тий аваад нэмэх нь нөгөө ажилгүй байсан хугацааныхын цалин нөхөж олго гэдэг юм гарч ирдэг байхгүй. Одоо тэгэхээр энэ 14,000 дээр хэдэн шүүхтэлцээд хэдэн буцаага төрийн сангаас нөхөө олгороо авах юм. Тийм. Гэхдээ энэ дэр нэг ийм нюанс байж магадгүй нөгөө нэг ажлаас гин талагдсан юм уу чөлөөлөгдсөн гэхээс гадна нөгөө цомгтгох гэдэг үндслэлээ зүг оруулах. Цомгтгол гэхээр бас хуулийн ямар зүйл заалтууд үйлчилж байна гэдгийг бас нэг эргэж харах. Бүтцийн одоо татан буулгахад тийм. Тэгэхээр яг юу гэдэг тийм. Тэгэхээр шүүхтэр асуудал үүсгэх нь үүсэхгүй нөө гэдгийг бас нэг эргэж харах хэрэгтэй. Гэхдээ төр данхаар байгаа нь бол үлэн цомгтгох ёстой. Зөв газраас цомгтгох ёстой. Тэд өөрсдөө данхайлгасан. Тэ? За дараагийн бүдэг батаг дараа хийсэн. За гоё илэрсэн сайд маань байна. Төмөр замтай, төмөр замын вагонтой нэгдмэл ашиг сонирхол бүх юм ашиг бизнестэй. Үе хамгийн ахмад сайд юм байж ямар хурдан алхах юм бэ те? Тэр нөгөө ерөнхийлөгч дуудаад харин үг хэлсэн юм билээ. Тэгээд бид нэр ерөнхийлөгчүүдийг отоод нэг 4-5 сайдын дүрсийг бол авчихсан. Асар хурдан алхаж ялээ шүү. Мань хамгийн сүүлд хоторч орсон юм байна. Тэгэхээр загнуулсан зэлгүү те. Тэгээ ерөнхийлөгч рүү төрүүлж орсон баг те. Ерөнхийлөгч бол загнаа штэ. Тэгэхээр загнуул галкяс орсон шүү. Энэ нөгөө засгийн газрын сая орж ирсэн сайд нар дээр бас хит хэдэн хүний нэрийг тухайлан дурдж байгаа хэвлэлийн хуудсууд дээр сошиал орчинд юу явж байгаа гэхээр энэ нөгөө ашиг сонирхлын зөрчил биш юм уу? Тэ? Гэдэг ийм өнцгүүд явлаа штэ. Тэр нэрэн дотор бол замтай өрийн сайдын нэр. Вагонтой. Вагоно улсад түрээслүүлдэг. Уурхаатай. Уурхаар угаа улсын мөнгөөр төмөр зам тавьсан. Өөр юутэй лээ. Тийм энэ хоёр жил хамгийн том асуудал байсан тийм. Ер нь бол өмнө аймгийн хаан гэдэг үлээ. Өмнө Дорногов бол төмрөөрөө бол юмнууд байна. Сайн байна. Тэгэхээр нөгөө нэг ийм ашиг сонирхлын зөрчил байж болох энэ АТГ чинь хэм дүгнэлт гаргахаа бэлдсэн юм уу? Ер нь болчихсон шүү дээ. Энэ бүр илтгэл. Тийм ажлыг нүдэн дээр аваад кейс шүү дээ. Эсвэл хийлэхээ боловсон юм шиг. Дэлгэр сайхан сайдын тухайд бол тэг чинь нэг юм одоо нөгөө өөрийнхөө асуудал, салбарын асуудлыг авч ороод батлуулдаг тэр сайдтай одоо орох юм шиг нөлөөлөх чадвар сайтай. Бид өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Тэ? Нөлөөлөх чадвар сайтай. Ямар ч юм гарчдаг салбарын асуудлаа. Тэр байгууллагаараа ингээд нөгөө дахин төмөлтөд хөвлөхийн яг ингээд нөгөө хөвлөх муу сайн хүн гэдэл байж штэ тий. Мань хүн ингээд нэг юм ашиг сонирхол нэвт төрөлцснээ мэдээд байгаа. Очоод юм асуухаар их янзын яриулна. За яах вэ гэ тий. Нэг ингээд хүний ингээд нэг бухимдал төрүүлэхгүй нэг байгаа ч тийм юм ингээд тааны тий. Эсвэл ууралцдаг тий. Тий эсвэл за дандаа нэг хачи юм ярьж яах юм гэ тэгээд болцдог юм сайд байд юм аа. Хүмүүс нөгөө авирыг мэддэг болохоор бас нэг уурлахаар нь зөрүүлж энэ навыг загналаа гэдэг юм шиг тий. Харилцаа бол аюултай шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болох дараагийн сайд. Сайд маань гэж. Өөрөө тариалантай. Хөдөө аж ахуйн бизнестэй. Тариалчтай холбооны тэргүүн мэргэн гэж хэсэг явж байна гэсэн. Монбилиард илүү юу илээ? Жиддүүгээс зээлвсэн. Зүгтэй. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас илүү. Тийм санах байж ажиллаж байна. Жиддүү шүү дээ. Жиддүү. Тариалын эрхлэлтийн дэмжих сан дээр бас нэр холбогддог. Нэр холбогдны чинь хэрэгтэн гэсэн үг шүү дээ. Нэр холбогддог. Хөдөө аж ахуйн яам дэрхийн тавигдах болоо гэж анхаарал тавьж хандсан нөгөө нэг
За одоо ямар сайд томилогдохоос хамаарат гэдэг юм уу? Ерөнхий сайд ямар шийдвэр гаргахаас хамаарат нөгөө хөдөө аж ахуйн яам чи ахаад наашаа цаашаа болгох үедээ нүүдэл суудлуулах үедээ тэнд чи бас нэг хэдэн хүмүүсийн амьдрал байгаа шүү дээ. Ар гэр үр хүүхдээ чирээд тэр дарханд очиж сууршсан хүмүүсийг одоо яа гэх юм бол тоо гэж жоохон сонирхож харж байлаа. Тэгээ ямар ч байсан улирсан. За юм сайд орж ирсэн. За хамгийн их сошиалд амар бүдэлдүүлсэн газ юм ихтэй. Тэр нөө веб оруулж ирээд байна уу? Сайт чаа. Тэгэхгүй шүү дээ. Бас тийм яриа тэр тамхины зэг дээр яригадаад их нөхөр одоо тэр нөгөө веб электрон тамхитай нэлээд хамааралтай гэж тэгж яриад. Тэгтэл одоо янз бүр тамхины зөвшөөрөл юм чинь болохоор хөдөө аж ахуйн сайд өгд юм шиг байл шүү дээ. Тийм. Тэгж яригдаадсан. Тэгэхээр одоо нэг сонирхлын зөрчил энэ болчиход байна. Нэмэгдэж байна тийм. Одоо яг ингээд тамхины хөлтөд амж юм яг идэрэгж байгаа үе шүү дээ, тийм ээ. Тамхины бизнестэй тодорхой хэмжээнд холбоотой байж магадгүй гэж бодож байгаа нь нөгөө Евразийн хэлцээрийн үеэр огт үйлдэл хийгээгүй, сэтгэл гаргаагүй хоёр сайд байна гэдгийг нэгэн тэрээр явж исэн шүү дээ. Ямин чимэг толлоод байсан тийм. Тэгээд нөгөө нэг Евразийн хэлцээрийг, төр хэлцээрийг хийхдээ холбогдох яам нь нөгөө энэ бүтээгдэхүүн дээр галийн татварыг тэгэлж болох юм уу, болохгүй юм уу гэдэг үнэлт дүнэлт манайхаас санал авахд тагчиг тэглэе гэд явуулсан байсан. Тэгэхээр энийг нөгөө шүүлтүрдэж үзээгүй доотлын хүмүүс дээр алдаа гарсан юм уу? Эсвэл үнэхээр ашиг сонирхлын зөрчил байна уу гэдэг нэг ийм асуудал болуулсан түүн дээр үүсдэг. Хуучуулаас хийвэл баццаг сайдыг барьсан сууж байгаа талуурчиж. За энэ хүн болохоор энэ 7 хоногт те нөгөө нэг өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэ их сурвалжтай байж болзошгүй. Times дээр нэг их сурвалжтай нийтлэл гарсан те. Анализ маягийн материал гарсан тийм. Яг гоо тэгээд харцсан. Мань хүн болохоор яг хийх ёстой статусын дээр нь байгаа учраас гадаад талд Монголыг ингээд гадаад бодлоготой холбоотой байж монголч юм онцгой мэдээ ингээд тавих нь өөрөө буруу юм а гэдэг мэдээлэл хийгээд 2 хоног гүйлсэн сошиалд. Бүх хэлбэрээр гүйлсэн. Тэр шаардлагагүй мэдээлэл гэж би ойлгосон шүү дээ. Ер нь ямар мэдээлэл нэг их ноцтой биш гэж ойлгосон нь. Тэр бол ноцтой биш. Зүгээр нэг сайтд мэдээ гарсан байна тийм. Материал гарсан. Энэ бол хинч Монголын айлч сэтгүүлчээр нь биччихээр л материал. Зүгээр яг нэг олон сая хүн уншдаг одоо тийм нэр үнэтэй газар гарсан л гэдэгсэн. Тэгэхээр тийм материалыг хинч яаж ч гаргуулж болно шүү дээ. Тэгээ тэрэн дээр тэр засгийн газрын их сурвалж нь одоо тэнд тэр мэдээллийн байгууллагад мэдээлээгүй. Тэр байгууллага болохоор ил байсан тэр нөгөө гişүүд улс төрчдийн мэдээллийг л за энэ ингэж яана л гэдээ ашигласан юм тийм. Тэрэн дээр нөхөр тэгж гадаад харилцааны сайд дээр ажиллаж байгаа юм улс төрийн мэдээлэл гэдэг юм л байхгүй. Тэгвэл яг тий онцгой нь ер нь бол оюун эрдэнэ буухаас өмнө хэвлэлнийг ярилцлах гэж гээл бид нар бичиг цаас авч Google шахалт үзүүлээд олон нийтэнд гараад ирэж гээдсэн шүү дээ. Гарч ирэхгүйсээр буугаад гоонготой нэг юм нийтлэлч юм шиг ярилцлах юм шиг нэг юм гарсан нь өөр айгу зүгээр цаг хугацааны үед айгу муухай санагдсан. Зүгээр ингээд нөгөө томоор нь харахаар үйлдэлийг нь харахаар оюун эрдэнэ биш байж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр тэгж санагдсан дээ. Би зүгээр яг нөгөө манайхан айгу их эмзэглэж байгаа нэг юм өнцөг бол манайх бол нэг юм жижигхэн улс айгу зовлонтой ингээд ард уу. Тэгээд том нөгөө нэг юм улс орнуудын гэдэг юм уу өгөөш болчих болоход түлхэц болох үедээ гэдэг үүднээс энэ асуудалд жоохон болгоомжтой хандж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд ерөнхийлөгчийн засаглал руу яачих үедээ гэдэг хүнгээс тэр нийтлэл дотор байсан. Зүгээр тэр чинь жижигхэн параграф дотор нь л тэр байгаа байхгүй. Тэнгүүт одоо жишээ нь манай дээр л тэр Times гэдэг сайт дээр гарсан юмыг л ингээд сүр дүйлэн болгоцсон юм. CNN тэ бусад телеграф маш олон мэдээллийн агентлагуудын тухай бичсэн байлээ шүү дээ. Бүгдээрээ бичсэн байлээ. Авилгын улмаас ингэчлээ тэ. Оростой ингээ хил ойрхон байдаг юм улс нь ингэчлээ гэж бүгд л бичсэн байлээ. Яагаад ганцхан Times-ийг тэгж амир өндөр нахгүйч тэрийг ингэж хөөргсөн болоо гэж байгаас. Цааны тийм юм болсон. Тэгээ манай бүлэдэж тэгээд өлөрч орж ирсэн сайд нар. Мань хүн сайн ажиллаж байгаа эсэх асуудал нь дахиад тусдаа тий. Би бол боломжийн сайн ажиллаж байгаа сайд нар даа гэж. Гэтэ нөгөө нэг тийм тохиолдол болсон нөгөө ерөнхий сайд бүрэлдэхүүнээ танилцуулчаад түүний танилцуулгатай хуцаг давхар эргүүлчих шиг болсон тий. Гадаад харилцааны сайдгүй юм байна тий. Танилцуулц тий. Гэтэ тэрээр байсан. Тэгээ би өөртөө итгэхгүй энэ яг би сонсоогүй өнгөрчлөөтөө гэж бодоод байсан чинь ард хүмүүс сонсоогүй байлаа. Баян онгороос одоо томилогдож байгаа гэх юм уу? Улсын хурл ерөнхий сайд одоо өөрийнхөө танхимынхаа баян онгорын
гишүүн сайдыг одоо мартна гэж. Яг хөө гэтээ тэгэл түүний оронд хин өрсөлдөх кандидат яг үүндээ байх байсан шүү дээ. Цогтоотор гишүүн орж ирнэ. А гэтээ энэ хүн үнэхээр сайн ажиллаж ирсэн бол тэгэл үргэлжлүүлээд хийх 109 нэр байсан байна. За шинэ код. А биш энэ ч засгийн газрын шоошин гишүүн иргэний зөргийн ногоон намын дарга яагаад шадар сайд болоогүй юм? Яа байгаль орчны яам гэдгийг өөрөө амлаж авчтэй гэж би ойлгосон шүү дээ. ногоон нам гэдэг утгаараа. Наараа бас тийм үнсгэлсэн. Стил имижнтэй тааруулсан уу тий? Тийм чадчих салбраал авсан юм шүү тий. Гэтэ чадаагүй юм шүү. Байгаль орчин боловсрол хоёр бол ингээл зөвхөн бэлэгдэнд л явдаг салбар болсон хамгийн харамсалтай нь. Боловсролыг тэгж бэлгэлэхийг одоо бүр үнэхээр болмоор тий. Би жишээ нөгөө нэг ингэсэн засгийн газрынхаа нөгөө нэг засгийн газрын хуралдаан болдог танхимд ингээ сайд нар ирэмблээд ингээ тэргуун шадраасаа эхлээд ингээ доошо суудаг штэ. Эрүүл мэндийн сайд хамгийн доор суудаг юм бэлээ. Би нөгөө шинэ засгийн газрын бүрэлдэхүүн анхныхаа хурлыг хийсэн тэр зургийг харж агаад тэг би энэ ирэмбэг ямар шалгуураар тогтоод юм бол доо гэж зүгээр сониучрахж бодлоо. Уг нь зүүн нь бол те хүний асуудал хариуцдаг яамд дээр байх хэрэгтэй те. Тэр нөгөө барилгыг хариуцдаг сайдаас дээр байх хэрэгтэй шүү дээ. Боловсрол эрүүл мэндэд дээ шүү дээ. Дээшээс энэ засгийн газар чинь хүний эрхэмлсэн хүн мега төсөл байх гэж хэлсэн шүү дээ. Хүн төвтэй мөвтэй те засаг дээр бол нэг тим имижийг барина гэсэн тэнгууд хүний хөгжил номер 1 мега төсөл байна гэсэн. Их хурал зүгтээ бол нөгөө нэг ямар ч хууль тогтоомж гарсан хүний эрхийн хангасан тийм хууль юу байх хэвээр гэдэг. Одоо ч хууль тогтоомжийн тухай хууль дээр хүний эрхийн комисс дүгнэлт гаргах марах гэдэг ийм юмнууд явж байгаа шиг. Тэгээ зүгээр санал суудлаар бодоход л хүн хариуцдаг сайд нар доошоо. Мөнгөтэй сайд нар дээш. Эрчим хүч дээшээ. Барилга дээшээ. Уул уурхай дээшээ. Ямар бодлого вэ гэж бодсон шүү дээ. Батбатар сайдаас одоо миний хувьд те чи надад бол хүлээлт байхгүй. За энэ хүн бол яг хөгжлөөр бол одоо арчсан намын гишүүн те. Яг арчсан намын юмс. Тэгээ намаасаа хөгдөж ирж илвээ яалаа. Баянголд одоо маш олон жил одоо өрсөлдөж те. Бараагүй тийм хүн одоо ингэ Наарагийн буйнаар өмнө нэг удаа их хуралцсан те. Тий, нэг удаа суусан. Түүнтэй холбоотой нэг дуулаа шуугаа явсан хөрөнгө оруулалтын мэдүүлэг нь байсан те. Тэг. Тийм. Тэгээд яг одоо нэг ийм 10 жилийн өмнө бол те би ард түмний л нэг хэсэг та нартайгаа л адилхан бирлээ. Тэ зургатгүй гэж өссөн төрсөн та нартай л адилхан гэр хороолт өссөн мөссөн гэдэг тэр имиж 10 жилийн өмнө бол хүмүүст таалагддаг байсан байхгүй юу? Артыг одоо явахгүй шүү дээ. Одоо гэтэл чинь те одоо тэр хөрөнгө оруулалтын мэдүүлэг үнэхээр үнэн байдаг бол хухаа хоосон хүн гэдэг чинь бараг хардтал төрүүлж штэ. Энд чи одоо юу ч байхгүй хүн чинь илүү их идэж уймтай өрөнгөтэй болъё гэдээ ажилчих үедээ гэж хардаж эхэлж штэ. Тэгэхээр нөгөө нэг энгийн жирийн байх гэдэг нэг ийм худлаа мэт үйлдэлүүд бол одоо явхаа байсан ийм улс төр явахгүй. Одоо ногоо хөгжлийн ам дээр тэр нөгөө юуг асуусан шүү дээ гişүүд. Тэр нөгөө эгийн голын усан цахилгаан станцууд явах уу. Үгүй өөр юм асуусан юм аа. Нөгөө мөнхөөсгөлэн гişүүн чинь нөгөө хэрлэн говийн усаа асуусан чинь. Хэрлэн тоонд. Тий, нөхөр тэгсэн чинь нөгөө эгийн голыг яриад эгийн голоо ярихдаа бүр Оросоос асуун ухааны юм яриад. Тэгтэл ергийлж хөрс өгөх. Тэгээд нөгөө нэг тэрний өмнөх засгийн газрын юм дээр бид нар Оросгүй өөрсдөө шийднэ. Энд чинь манай бүр их юм аа явуулсан. Ийм асуудлыг дэвшүүлээ ярьж байгаа. Одоо энэ хүнд одоо хийж чадах нэг л юм байгаа юм шиг санагдана. Сая өмнөх одон тойч аягүй хөөрхөн хөтөлбөр санаачлаад айл болгон хашаанда нэг 5 мод өрчээд ингээд тавьчихаа. Тэгвэл татвараас ч хөнгөлж хилэё гэдэг нэг юм механизм үндэсний хөдөлгөөн юм шиг юм хийж байгаа байхгүй юу? Гэр хороол нэрээ за одоо айл болгон 5 нэг нарс 90 тавьчлаа гэж бодоход хотын энэ орчны бохирдол хөрсний бохирдол юм бол буурна. Манайх одоо би ардын хөвгт гэдэг шиг. Би чи гэр хороолт өссөн. Манайхны хідэн модтой үнэхээр өөр болдог шүү. Түүн дээр байгаа асар том асуудал бол агарын бохирдлын асуудал шүү дээ. Улаанбаатар хотын. Тэр чинь тэгээ хот дээр нэг хэсэг нь байгаль орчны яам дээр нөгөө хэсэг нь байгаа шүү дээ. Дахиад юу байгаа? Одоо энэ чинь нөгөө нэг удахгүй нөгөө коп манай Монгол улсын маш том арга хэмжээ Монголд одоо болж байна. Өөр амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулган Монголд болно. Тийм дэлхийн хэмжээний том арга хэмжээ манай улс ингээ амлалт өгөөд авцсан. Энэ бэлтгэл дээр одоо энэ хүн сэтгэл санаагаа бүрэн чөлөөж тийш орох хэрэгтэй. Аппаратын шүү сайн туслаарэ. Чи бат эрдний улс их орны нэр нүүр. За, барилдааныг шуурхалаа дараагийн сайт хууль сайт. За, салбарын өмнө юм уу? Байнгын ороо нэлээ олон даргалцсан тий. Тэгээд зүгээр айгүй жоохон суул их даруухан хүн үгүй юу? Харизма нь ямар байл гэж боддог.
Хуулийн сайд дээр бол одоо чинь харизм чухал нөхөр бол мэрэгсэн байдал бол байна. Одоо хууль зүйн дотоод хэргийн яамд олон жил ажилласан. За улсын бүртгэлийн ерхий газрын дараагаар яг ажиллаж исэн. Тэр үедээ баярын засгийн газрын үед шүү дээ. Тэр чинь нөгөө бүртгэлийн дарга байж байхдаа нөгөө 5 төгөлдршил нэг иргэн нэг бүртгэл одоогийн нөгөө бидний хэрэглээд байгаа иргэний цахим үнэмлэх энэ чинь тэр үед нэгж ирсэн шинжилж ирсэн. Тэгээ жоохон бөөр хий жоох харизм муутай. Одоо энэ хүн чинь засгийн газар одоо энэ бүрэн бүрэлдэхүүнээр ингээ ажиллахад нэг 2 жилийн хугацаа байгаа ч дараагийн тий. Тэгээ одоо сайд болчоод эдгээр чинь нөгөө нэг юм ингээ ясалдаг рапорт өгдөг агентлаг олонтой. Энэ байгууллагуудаараа ингээ очоод танилцаал ингээл контент хийгээд ивэл хамаг цаг нь нуус. Засгийн газарт одоо ажлын хугацаа за жил байна уу юу? Жил хагас. Тэгэхээр энэ хүн бол тэр эрх зүйн шинтгэл рүүгээ илүү анхааруул сайн байна. Өгөөчтэй баг. Дотоод ирэг рүүгээ явбал энэ хөнгөрнө. Ажил хийхгүй гэсэн үг. Алтан гэрэл бол нөгөө яриа өгөөд яасан шүү дээ. Энэ хуулиудыг чи ингээд засгийн үе даавуулаад энийг парламентийн үе даавуулаад ингээд орхисон юм аа. Энэ одоо ингээд явахгүй бол болохгүй. Та нар ингээд засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан шүү те нөгөө хөрөнгө орлогоо мэдүүлэх цүнх мөнхөө мэдүүлэхийг чинь одоо хуульчлаад бид нар оруулсан. Баталж чадахгүй бол хураажаа гэдэг хуулийн төслийг чинь би ингээд боогод оруулсан шүү гэдгийг бол хэлсэн байгаа. Мань хүн тэрийг авч явж батлуулж чадах юм үгүй мүү? Шүүхийн шийдвэрийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль. Тий. Маш том хуулиуд, хууль зүйн дампуурлын хууль. Дампуурч чадна гэдэг чинь үнэхээр гайхалтай одоо зүйлчлээ шүү дээ. Мангаад татан болгоцсон X талентаа 10, 20, 30 хэдэн мянган аж ахуйн нэгжүүчийн дампуурч чаддаг байхгүй. X тал өгөөл яваад. Тэр мэрийг зэгслэх том амар чухал хуулиуд надад мэдчихэж байна. Попрод байдгүй ер нь ажил хэрэгч талдаа гишүүн ер нь одоо гишүүнийхээ хувьд те. Тэр тийм учраас одоо их хурлын дэд дарга хүртлээ дэвшлээ шүү дээ. Хүсэглийн нөхөр баха те. Гэтэ энэ яг сайнны шалгуур мөн үү биш үү? Одоо чи 3 муруу сонгогдсон уу? Тий. Тий. Та илүү зөөлөн тий. Гэтэл яагаад танигдахгүй байгаа юм бэ? За тэгээ би нөгөө нэг хууль зүйн салбарыг ингэж бодоод гэхээр тэгээд 3 сонгогдсон гэхээр бас сони юм тий. Одоо их ярддаг бас биш. Их харизматик чанар. Би зүгээр нөгөө нэг яагаад харизм чухал гэж бодож байгаа вэ гэхээр ялангуяа хууль зүйн сайд байсан хүмүүс дотор тэр л их сул сайд байсан да гэж хэлэх гэхээр багш хэцүү юм дооч. Инх баяр хэцүү шүү дээ тий ингээл мөнх хөргөл сайд байсан, бям цогц сайд байсан, алтан гэрэл байлаа, тэмүүжин байлаа гэдэг. Тэгэхээр ямар ч байсан хууль зүйн сайдууд айгүй тод байдаг. Гэтэл чи ингээд парламентод 3 удаа буюу 12 жил суугаад их бүдэгхэн хүн л авлаа. Тэгэхээр их бүдэгхэн санагдаад энэ сая тэгээд нөгөө нэг бүлгийг нэг жил орчим толголлоо штэ. Гэтэл энд бас нэг юм тодрол яг ингээд зангидсан уу гэвэл айгүй эргэлзээтэй. Яагаад тэгэхээр нөгөө нэг тодорч гарч ирсэн ганцхан агуулга байгаа нь үнэлгөө оноо өгнө. Хэрвээ намын бодлого шийдвэрээс зөрвөл оноо масна гэдэг коммунизм ирсэн. Тийм. Тэр илүү тэр нөгөө намын даргын чиглэл орж ирсэн баг гэж бодсон. Тэрнээс ч одоо нөхөр Мөнхбаатар толгоогоороо тийм шийдвэр. Хөрхи яриад таарч байна. За ийм хүмүүс. За дараагийн хүмүүс маань бол таныг одоо Эрдэнтийн ханхүү гэж хэлээд байх юм аа гэж сэтгүүлж асуусан чинь Баяр намайг хаан гэж хэлээд байх юм аа гэж хэлсэн. Ханхүү биш хаан гэдэг. Хаан гэж хэлээд байна гэж Батлууд гишүүн маань сайдсан. Орхон ангийн цэг дарга шүү дээ. Бус төрд бол Орхон ангийн цэг дарга. Эрдэнэт байлгүй. Эрдэнэт гогмогт байсан уу? Сайн мэдэхгүй байна. Эрдэнэтийн засаг дарга байсан. За тэгээд засаг дарга гэд байхдаа ч божигноолсон. Их л том засаг дарга байсан гэдэг. Өмнөх парламентод бол нэг их нөгөө нэг танил татна хоногшиж амжаагүй. Ингэсэн за тэгээ сая ингэсэн тэгээд нөгөө сонсголд оролцсон нилээ засгийн газрын бүртгэгдсэн ер нь энэ хуучин засгийг бараг унахгүй гэдэг яриа гараагүй байхад шахуу ерөнхийлөгч дагуулад уул аваа тахих юмд нэр сэрийг явсан гэвэл их эртнээс тавигдтантаа гэж төлөвлөж исэн хүн нахтаа гэж бодогцсон. Нэлийн жимбицэн баг шүү дээ. Нөгөө нэг бүдүүн байдаг шүү дээ. Ажлын албандаа баахан төрийн албандаа байр төрийн мөнгөөр шүү дээ. Байр тараас хэсэх асуудал бол түүнийг тэрэн дотор жолооч туслах хэвлэлийн албан нарийн бичиг одоо дүүн энэ тэ засаг багтаа тэгсэн. Тэгээд авилгатай газар шалгуулад дахиад тэр юм шалгагдж байгаа гэж би албан бус мэдээ зүгээр сонссон шүү. Тийм үү. Тийм. Тэгэхээр тэр асуудал цэгцрээгүй. Тэгээд тэр байраа хүмүүс зарчаад хотод дахиад байр аваад хэнд зарсан бай гэсэн чинь хоорондоо зарсан байсан.
зарсан юм шиг үйлдэл хийгдсэн. Дахиж эргэлтэнд орсон юм шиг үйлдэлээ шүү. Хит баг үнээр зарсан 50 сая 40 сая ирчлээ. За гээд нэг ийм юм бол дагаж явж байгаа түүнийг. Ер нь бол хэр ашиг сонирхол өндөртэй байна салбартаа. Мэдхгүй би одоо нөхрийг сайн мэдхгүй. Одоо энэ чинь шин тутам уус төрч би засаг дарга байсан гэдгээс нь илүү мэдхгүй. Би бол нөхрийн суусан тэр нөгөө сонсголуудыг нэлээд сонссон. 2-3 сонсголт дээр суудсан шүү. Нүүрс нөгөө автобус хөгжлийн банк гэдэг имийн сонсголт дээр орсон. Нөхөр бол нэлээд шулуухан л ярьчдсан юм билээ. Яг ингээд хаан гэдэг юм гэдэг. Шилжихнаад идвэл юм билээ. Зүгээр. Ер нь бол гэхдээ нэг юм аймгийн засаг дарга хийжсэн хүмүүсийн дараагийн дамжлага их хурлын гишүүн болох штэ тий. Тэгээд нэг юм аж ахуйтай удаан утгалтсан хүмүүст бас нэг тийм жоохон давуу талууд байдаг байж магадгүй тий. Менежерийн талын гэхдээ тэр менежерийн ур чадвар батлан хамгаалах дээр нь яг хэрэг болох уу үгүй юу гэдгийг бол хэлж байна. Занзан шитэр ерхийсэд чинь тодтгсан штэ. Нилээ ингээд намтрын уншиж явсан. Цэрэгт явсан гэдэг. Цэрэг юм цохилцтой явсан байхгүй. Би хамгаалан гişүн. Манай аав тээврийн жадвар би кабинетнээс одог байсан. Тийм учраас зам тээвэр надад сол биш гэдэг шиг үү? Тий. Цэрэгт явсан гэдэг нөгөө тодтгож хэлсэн. Тэгээ цэрэгт явснараа одоо наалж байгаа. Яг хөө засаг дарга нар бол одоо нөгөө цэргийн штабынхаа одоо дарга байдаг л да. Одоо тий аймгийн цэргийн штабын дарга аах юм тий. Гэж наавал юм да. За хаана ярьчлаа байж гараа. Ханхуу нэг ханхуу ярьчих. Оо за тийм. За яг нүдээ бас. Үгүй аав нь юу вэ? Ерөнхийлөгч байсан. Намын дарга. Махан байжгаад ман болоод хуваагдахад махнаа аваад үлдсэн. Одоо намын дарга. Монгол Ардын хувьсгалт намыг яг нэг хэсэг дангааршиж үтсэн боловч одоо бол Монгол Ардын намдаа нийлцэн. Гэхдээ нийлнэ гэдэг нь нэг удирдлагатай болно гэсэн үг биш. Энд ямар нэгэн квотын асуудал яригддгаа гэдгийг бид нар засгийн газрын томилгоонуудын үеэр хардаг. Сая буусан засгийн газарт хувьсгалт намаас төлөөлж гэдэг утгаар нөгөө Монгол Ардын нам дотор нь ингээд салгаад харах юм бол тулга гişүн бомтын сайд хийжгаад тулгыг бат шуур гэж ингэж сольж байна. Цахим харилцаа холбооны сайд. Тэгээ мань хүн яг уу эдийн засгийн агуулгууд аягүй сайн хөнддөг. Банк орны дарга байсан. Монгол банкны дид байлоо. Тийм. Тэгээд сая нөгөө нэг юуны зээлийн оноо нөгөө харж гсалт гэдэг юм чинь байхгүй болгочихж байгаа шүү дээ. Сая улс төрийн дүүрэн зээлийн мэдээллийн сангийн тухай хууль шинжилж байгаа тийм. Тэгээд нөгөө зээл авах эрхий чинь нэг юм юмар хязгаарлаж байж болох юм уу гэдэг санхүүгийн эрхийн хүмүүст бол нэгэд өгсөн бас оноо шүү тийм. Ийм ажил хийсэн. Тэгээд виртуал хөрөнгөний хууль тэрийг оруулж ирсэн. Сонгоны харгын дүүргээс 2 удаа сонгогдож байгаа тийм. Тэгэд яг уу ер нь санхүү эдийн засаг талтай хоосон биш толгой боловсрал нь аюу өндөр. Чуулган дээр бол нэлээд ажил хэрэгжил ярьд юм билээ өөрөө бэлдэж ярьдаг. Хэрэггүй юм асуудгүй тийм байна. Яг өөрийнхөө чиглэсэн юм дээр үнэхээр амар ажил хэрэгж оролцдог. Бусад бүх одоо хуулийн төсөл төр мэдгүй. Гэхдээ чухал хуулийн юмнууд дээр харж гсаал мгсаалт одоо юун дээр аюу сайн саарлж гсаал мгсаал дээр бас ажиллаж ирсэн юм байна. Тэрслэг авч үзсэн яг ингээд нөгөө юм олон улсын юм нэлээд сайн хард юм билээ. Тэгээд ингээ хоёлоо юу ярих юм. Би ингээ жоохон тоомоо харъя гэдэг тэгж нэг ажил хэрэгжил ханддаг юм шиг. Цэжний пангаар ирнэ ярьдаггүй. Тэгээд бүхэл бүтэн хуулийн төсөл ингээд чуулганаар батлуулаад ингээд зохиулчаад ярихгүй. Тийм хэмжээний даруухан гэх юм. Ямар ч байсан сайн коридорт баригдаад ярьж байгаа яриа бол нэг юм нөгөө чамбүрэн гişүн шиг барьцаалтаад хутлаа үний юм яриад эдгүүл юм байлээ тий. За тийм үү. Ярихаараа жоохон. Хүмүүс нөгөө мимикийн ороо шоолоод тий. Яг тэр нөгөө өөрөө олон жил гадаад байсан тэрнтэй ч холбоотой байж магадгүй. Тийм монгол хэл мэлээс жоохон холдсон. Монгол хэлнээс холдсон. Тэрнтэй холбоотой байж магадгүй. Сангийн архын дүүргээс гарч ирсэн. Нямбатар дарга юм аа одоо. Улсын хурлд орон нутгийн сонгуульд удаа дараа өрсөлдөөд унж байгаад хувьсгалт нам Монгол Ардын намтай нийлж Монгол Ардын нам болсны дараа Ардын намын сүлжээгээр сонгон найрхын дүүргээс орон нутгийн сонгуульд ядагддаг гэсэн үнийг гаргаж ирээ сайд болгосон. Тэр зургуудаа за дараачийн гоё тэрнээс гоё сонгоны арга ярьсан юм гоё зүрх ярьчих. Entertainment л хүмүүсээ бөөндөө ярьж байгаа гэж. Entertainment л гэдэг. Яг entertainment-ийн хүн чи одоо гэж л та. Энэ штэ. Юуны сайд илээ? Барилга хот тоглолт. Өө тийм үү. Уг нь соёлын сайд болохоор юм штэ. Баян цэлөө. Баян цэлийн баарнуудын эзэн гэж яригддаг байсан. Би гэхдээ нарийн мэдэхгүй л дээ. Тэгж ярьдаг. Байнгын орооны хурал дээр жаахан халамцсан орж ирээ салавч гаргалуу. Fuck you гаргалуу. Тий. Пүрв доржоо би чагаа алтай шүү гэд салавч гаргасныг харсан сэтгүүлчнэр маш олон өөрийн түшээ тэр байнгын орооноос гаргасан хүмүүс
гэрчилдэг. Тэгээ зураг явж байдаг шүү дээ. Тэрийг өөрөө болохоор би найтаас юм аа. Найтаж исэн мөчөд одоо зураг дарцсан байлаа гэж тайлбарлалтай. Аюу муухай жогтой найтад юм бэ тий. Нөхөр бол тэгээд би ер нь архи дарснаас ер нь хол хөндийнхөө гэж хэлсэн байдیں۔ Гараад одоо спорт тал руугаа нилээ явцсан хүн л гэж ярьсан байлээ. Тэгээд барилгын салбар минь битгий найтайхаас л гэж одоо харж байгаас. Уул нь чухал салбар шүү дээ одоо тий. Тийм уул нь уулын яах вэ нөгөө нэг барилга руу орсон ч байж магадгүй. Хэрвээ хүн нөгөө нэг туршлага гэдэг юм байдаг бол энэ хүн чинь тэгээ бас нөгөө засаг дарга хийжсэн Баян зүрх дүүргийн. Тий. Иргэдийн хуралд байсан баг. Баян зүрх дүүргийн засаг дарга чинь 1 хоног хийгээгүй лөө. 1 хоногийн засаг дарга. Нэг удаа нэг засаг дарга хийж үзчихсэн. Тийм. Тэгээд нөгөө нэг нийслэлтэй ойр байсан гэдэг утгаар уул нь олуулна. Нөгөө одоо бүр нөгөө хамаатуулах гэж аргаа ядах юм да тий. За тэгэд энэ агуулгаараа барилга дээр очиж байгаа юм болов уу гэд. Тэгээд яах вэ? Нэрээ тийм байж болох юм тий. Тийм. Тэгээ яах вэ нөгөө нэг одоо энэ хотын бүрэлдэхүүнтэй үнэхээр ойр ажиллаж чадахгүй юу гэдэг нэг ийм л хүлээлт байвал байна. Тэрнээс биш тооцоонд байсан чадна гэж нөгөө нэг гуйдаж орж ирсэн гэдэг ангилд бол багтаж чадахгүй байгаа шүү дээ. Одоо юу гэх юм те нийслэлийн практик гэх юм уу одоо нийслэлийн Монгол ардын нам хэрвээ квот байдаг бол нөхөр болохоор нийслэлийн Монгол ардын намын дид дарга гэхгүй. Баян зүрх дүүрэг бол нийслэлийн одоо хамгийн том дүүргийн одоо нэг байна те. Тэнгүүт Баян зүрх дүүргийн намын орны дарга энэ төр хийж исэн. Тэгээд нэг удаа 1 хоногийн засаг дарга хийж исэн. Дараа нь бас ингээ бүрийн эрхийн хугацаанд бас нэг удаа засаг дарга энэ төр хийж исэн. Тэгээд нөхрийн сүлжээ бас нэлээд том юм шиг байгаа юм. Нам дотроо одоо намын залуучдын байгууллага гэдэг ч юм уу. Тэр яран нь одоо өөрийг нь сайд болгож иж магадгүй жишээ сайн тохиолдол. Ажид мэрэгжил улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн байдлын наман тэгж дүгнжээ бол иргэдийн өргөлөөр танигдсан улс төрч гэдэг нь бол сайн мэдгүй байна. Байнгын орооны даргын тэр хийж үзээгүй хаа тий. Өмнөх барилга хотын агуулгын сайд бас юу хийсэн бэ? Айгуу тийм ажин төжин байж байгаа буучлаа. Бүлгийн дид дарга энэ хийгээсэн үү сая? Тийм бүлгийн дид дарга байсан. Хийжсэн тэ өмнөх парламент дээр. Хайм юм байна. За цамхан юм аа. За энэ хоёр маань би хоёулаа Facebook-ийнхээ нөгөө юу солиод cover-ыг хоёулаа солиод сайд гэж солиод нэг нь өөрийнхөө нэрэндээ соён баавч тавилаа гэдэг одоо шүүмжлэлт өртөөд нэг нь баялагын гэдэг дээр аагаан гээхгүй те ерөнхийлөгч түүнийг бол одоо бити хулгай хийгэрэй гэж хэлсэн байгаа. Тэгсэн чи юу ч хийхгүйгээ баялагын гэдэг үг нь аягүй ноцтой те дахиж битгий аагаа хүртэл жоохон алдаатай бичүүлээд хоёулаа ингээд Facebook профайлаар сэлсэн сайд нар маань соёлын сайд айгүй том эрцгийн салбарыг парламентод нөгөө тохоо нийлүүлэн суудаг. Тэмээ чи юуны сайд боллоо? Уулуурхайн сайд боллоо. Тийм. Чи уг нь өмнөх парламент дээр бараг бүтэн 4 жил дархны зам ярьжсэн. Дархны зам ярьсан боловсролын ерөнхий хуулийн ажлын хэсгийг хассан. Тэрэн дээр их сайжсан шүү. Боловсролын яамд Отгонбаяр сайдыг байхад юм уу зөвлөх байсан гэдэг CV-тэй юм билээ. Тэр үедээ гэмт хэрэг толбогдж байсан гэдэг юм хаанаас арлаа? Сонингийн тасгахнаас арлаа. Жиргэнд аягаа итгэвтэй байдаг. Тэгээд дархны зам дээр бол үнэхээр 5 жил тасралтгүй жиргсэн баг. Бараг хөдөлмөрийн гавьяаны удаан төвийн одоо өгтөлж жиргсэн хүн бай тээ. Тэгээ яагаад уул уурхаар гүйж орсныг би бол мэдэхгүй. Одоо бид бүхэн таамаглахгүй байна. Монгол улсын мөнгө нийгмийн сонирхолтой нэг аж ахуй нэгжин нэр холбогдчихсан аж ахуй нэгжин уул уурхайн салбарт одоо ажилладаг шүү дээ. Vertex Mining гэдэг. Хөгжлийн банкны тий. 33 тэрбумын тухай яригддаг л тий. 3 хүний хасуурын уяг одоо шаардлагын амар төвшин энэ 3-ын холбогдсон хэрэг ягаад цагаатсан. Тий, цагаатсан. Хэрэгсгүй болсон. Тэгэхээр нөхөр бол бүр хөндлөнгийн хүн биш гэсэн үг байхгүй. Оолгоогоос хоол биш гэж. Vertex-ээр одоо бүр хөндлөнгийн хүн биш гэсэн үг. Яг одоо ингээд Монгол улсын нөгөө нэг төсөв бүрдүүлэлт те ингээд нэр нь уул уурхай эрдэс соёлог боловч үүгээр л дамжиж манад мөнгө орж ирдэг учраас бас нөгөө нэг юм зангилаан дээр сууж байгаа сайд л болтол. Одоо нөгөө алт хөтөлбөрчийн явах юм уу нөгөө яасан ийсэн дараачийн уул уурхайн лиценз олох юм. Манайх чинь нэг өвчин хөдөлгөөрөө бүх лицензээ нээлттэй хаяал нэг бол бүгдийг хамж гаргаал нэг бол халзан бүрэгтэйгээ чулуугаар шидээл ураанаа эсрэг үзэл ингээд айгүй ойлгомжгүй уул уурхаагаар амьдэрдэг үежиж ард түмэн ч сайн ойлгодгүй яаман ч ингээд бодлогын асуудлаа хүмүүстэй ойлгуулдаг юм байна. Тэр төслийнхээ талаар эсвэл
улс төрөө даадгүй юм уу? Нэг тийм зовлонтой юм руу орсон хамгийн баян бас тий. Одоо энэ X-Mix дээр байдаг түүний дүр байдаг штэ тий. Нэг юм эрс шийдэмгий юм шиг. Тэгэхээр яг тэр дүр төрх, сошиалын дүр төрх нь яг сайдынх нь нөгөө нэг ийм суудал дээр энэ дүрээрээ байж чадах юм бол магадгүй их олон ямиг жоохон шийдэмгий явуулж магадгүй гэдэг ийм хүлээлт байгаа. Гэхдээ сошиалын дүр бол сошиалын дүр шүү дээ. Даймаа их шүү чинь баг намрын их хоёр баг одоо хаан байх үед л нам дотор гүйж явсан. Нилийн намын бол айгүй хуучин кадр юм билээ шүү дээ. Сая тэгээд нөгөө таамаг дотор бол боловсрал дээр явж байсан шүү дээ. Тийм ба. Сүүлийн 4 жилийн имижээрээ чи гин салбар нь үсрээд гараад ирсэн тий. Тийм. Тэгээд намд олон жил ажилласан тэгээд бас нөгөө нэг юм нөлөөлөх чадвартай гэдэг өнцгөр харуул нөхрийн одоо гайгүй юм вэж магадгүй. Тэ. Одоо энэ чинь нийлэн залуу гişүүд нийлэн байгаа, шинэ гişүүд нийлэн байгаа. Тэгээд тэр намын залуучуудын холбоонд байж исэн тэр нөгөө нөхдөд тэр нөлөөлөл орж ирнэ гэвэл салбарын бодлого өөрчлөлт тэгэхээр хурдтай. Нам доторх нөлөө, лобби, тэ нөгөө нэг харилцааны эв дүүн хэр юм бол одоо тэгэл харахал үлдчихэж байгаа гэсэн. Бас л залуу цаал байвал одоо хэцүү шүү дээ. Хүн загнаал байдаг имиж бол одоо явхаа болсон шүү. Их олон дараагаас харагдаж байгаа шүү гэд. За. Айгуу чухал салбар хамгийн гол тий. Мандар мөшөөнийг гүцээгээд ярьчээ тий. Ер нь бол засгийн газрын бүрэлдэхүүнд 3 байх байх гэж бодоод бид хэд чинь 2 сая. Тэгээд ийсэн чинь 2 сая болж ирсэн. Нөгөө юуны үеэр боловсрол руу соёл руу явчихсан. Ковота анхаараач гээд хоёр талаас хоёр бичиг гарын үсэг. Нэг нь удирдах зөвлөл рүүгээ, нэг нь ерөнхий сайд руу хаяглагдчих. Хоёр бичиг цаас явсан. Голж ирснийг асуудал нь ковот байсан. Ковотон дээр хүлээлт өндөр байсан. За гэхдээ мэдээж ерөнхий сайд кабинетаа яаж бүрдүүлэх хэмцэн ирэх нь мөн. Гэхдээ ковот бол буурч орж ирсэн. Тий. Хоёр дахь сайд нь буюу соёлын сайдыг номингийн ажлыг авсан хүн байна. Боловсролын сайдын шалгуур нь овгон чэ байх хэвээр, Чимбат байх хэвээр. Соёлын Чимбатын номингоос Чимбатын ундрам руу очиж байна тий. За айгуу цахилтаа орж ирсэн салбар руугаа. Ундрам одоо чи саяхан баха. Эдэн сарын өмнө Сэлэн аймгийнхаа Монгол Ардын намын орны дарга болсон юм лээ. Тэ. Сэлэн аймаг бол одоо энэ чинь нөгөө төвөн бүсийнхаа одоо нэлээ жинтэй толгуур төв шүү дээ. Жинтэй аймаг гэж явдаг. Олон гол тий. Тэгэхээр нөгөө нэг тэр ус дам дээр эзэлж байгаа байр суурь усны одоо сайд болоход нэлээд жиндээ арна. Тэгээ манай нөгөө айгүй их боловсролын юм руу айгүй их нөгөө нэг зөв онсон юм дэмжлэг хийгээд байдаг нөгөө шинжлэх ухааны нэг юм кабинет төгчүүлж өгтэй нэг яг нэг юм хүнд хэрэгтэй юм хэрэгтэй хэрэггүй юм таргаад байдгүй нэг. Тэгээд айгүй хайртай юм хийдийн хогны асуудал. Тийм, хогштаад зуух. Хувиргээрээ. Тэгэхээр тэр тойрогт бол бөөн цонор юмнууд бол шийдэд идэм байна. Нөхч болохоор юу хийсэн штэ нөгөө Мойсийн сургалтын албаны дараа энэ байсан штэ. Бидний мэддгээр тэгээ Мойс нэлээ олон жил ажилласан. Мегомбын их болдын боловсрал хариуцсан зөвлөх энэ төр байлуу да тийг санаад. Тэгээ чи хоёр дахь сонгогч уу? 3 2 хаа тий? 2 сонгогчлоо. Банк орны дарга сая хийжсэн тий. Тэгээ хийжсэн. Одоо тэрнээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй л та. Тий. Бахан байнгын орны дарга нар солихон тий. Тэгээд мань хүн айгүй сошиал цохилтоо орж ирсэн гэж би юу хэлэх гээд байгаа юм гэхээр нөгөө өмнөх сайд чи ажлын тайлангаа хамгийн ингээд бас хийгээд байсан нэмэн тий. Ингээд постерлол, видео голол, энэ салбарт юм хийгээд ингээд жуулчны тав ингээд соёлын бүтээлч үйлдвэрлэгээд харьцангуй тайлангаа нэлийн тавьж оролцсон сайд нар нэ. Тэгсэн чинь мань хүн ажлаа аваад юу ийх вэ? Өмнөх сайд чи одоо ямар салбар хүлээлгэж өгч ийн гэсэн чинь нөгөө жуулчдыг ингээд бид нэр урт хугацаанд хуурж авчираад иж болохгүй тоо өссөн байлээ. Гэхдээ 90% нь одоо дахиж ирэхгүй гэж одоо сэтгэл комент үлдээд юм байна. Тэгэхээр хүмүүсийг хуурж авчираад иж болохгүй гэдэг юм хэлээд. Өмнөх сайдынхаа юг аягүй цохилттой ингээд унгаж орж ирж байлаа. Дээрээс нь гэхдээ эдний яамн дээр надад нэг жоохон эргэлзээ байдаг юм нөгөө нэг юм заагуй дагаж хүзүү юу гэдэг ингээд нэг юм мал төхөрлөө гэхэд ингээд махшуулыг нь хуваагаад аваад ингээд нэг юм дотор эрэхтэн өвдөлтөд штеп. Тэрэн шиг нэг юм жоохон бодлогогүй нийлүүлэлтүүд хийцэн юм шиг санагдаад байдیں۔ Залуучуудын асуудал байна, соёл байна, спорт байна, аялал жуулчлал байна ингээл. Одоо хаашаа салбар хувааж ягаад үлдснийг нь бүгднийг ингээд нэг газар төвлөрүүлсэн юм шиг нэг юм жоохон нийлүүлэлт. Би яхав зүгээр харахаар ингээд жоохон ачаалттай байх бах тий. Тэгээд яхав маш олон чиг үүргүүдийг нэг яамн дээр нэгтгэгчээр нэг юм хаягдаад идэг юм аль нэг нь барьдаг тий. Одоо өмнөх сайд бол жишээ соёлоо төлхөө бариад бусд нь юм ингээд нэг юм нөгөө гуй дагаж хүзүү гэдэг шиг ийм зарчмаар явсан бол нэлээ нөгөө аваа явцсан тий. Гөө Монголиан тэр гэдэг. Одоо тэгэхээр
тэрээр аялал жуулчлал гол гэж авч явах юм уу? Соёлынхоо энэ салбарыг гол хийх юм уу? Эдний салбараас тухайлбал нөгөө одоо байгаль орчин лөө тэр нөгөө нэг аялал жуулчлалын ядаж өгмөр байгаа тий байгаль орчны ямар тийм яг байгаль аялал жуулч хоёр чинь салгах боломжгүй нэг юм сегмент хаа салгаад эдний ямар өгсөн. Тэгэхээр яг энэ удаа нөгөө нэг засгийн газар зурхтаа өмнөх засаг зурхтаа юу гэж бодсон гэхэлэр жуулчныг бол нөгөө нэг байгалаараа татах биш бид нар соёл урлаг холбоно гэж уламжлалаараа татнаа гэж ингэж ойлгосон юм байна да. Гэж тэгэхээр нөгөө нэг хаашаа наах вэ гэдэг бол тэгэл тухайн ерөнхий сайдын те яаж зураг зурж байгаа тэрнтэй л холбоотой байдаг юм байна да гэж ер нь бол те маш олон салбарыг нэгтгэсэн юм дээр л ажилласан те. Тендерийн хууль байдаг шүү дээ. Тендерийн хууль дээр одоо нөгөө төрийн нууцт хамааруулвал одоо энэ нөгөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг төрийн нууцт хамааруулаад тендерийн хуулийг хэрэглэхгүй гэдэг нь заалт байдаг те. Тэрэн дээр бас Монгол Улсыг гадаад сурчлагтай холбоотой тэр худалдаа авалтыг тендерийн хуулиар зохицуулахгүй гэдэг заалт бас байдаг. Тийм үү? Тий. Гайхалтай. Би тэр малтууд чинь зөвхөн батлан хууль зүйн яам хавцаал авах гэж байна. Тэгэхээр нөгөө гадаадын инфлюенсерүүд чинь Монгол Улсын тендерийн хуулиар зохицуулагдаж орж ирээгүй. Шууд худалдаа авалт. Гэдэг нэг юм байна. Тэгээ цаг хугацааны урахаар ил болно. Ямар сайд бол нэлээд сайн дэмжлэг үзүүлнэ гэж амаар өөрөө олон нийт хэлчихлээ. Аха. За энэ дараагийн сайдын хамгаалалтын сайдын ажлыг авсан Абу Бакир. Хоолны хувьд бол гоё хоолойтой. Энэ парламентод байгаа нөгөө магтах гэж байгаа чинь дараа. Нөгөө нэг телевизэд ажилладаг болохоор тэгд юм уу? Яад нөгөө нэг юм хүний тембр мембер бол аягүй сонин гоё онцгой санагдаад байдаг. Тэгээд энэ парламент дотор тембр нь гоё 3 хүн байгаа. Абу Бакир гişүн. Манай эрэгдэлгой. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдээс Баярын туяа гişүн. Тийм. Маш гоё тембертэй. Тэгээд нэг юм тембер нь гоё хүний хэлж байгаа өгнүүд тэ өгөөдөө сонсоод ямаар ихтгэл өнөмшөлтэй цохилттой. За энэ бол ингээд нөгөө нэг ажлынх нь гол шалгуур биш шүү. Зүгээр айгүй энийг ярьчлаа гуруулаа бүр айгүй муухай тариад. Гэхдээ яа тийм шиг хоёрын мимик одоо харагдсан шүү дээ. Мимик нь харагдчихлаа. Гэхдээ түүний хувьд асуудалтай бас нэг юм байна. Одоо түүний ажлыг шалгуурыг юугаар хэмжих вэ гэхээр мэдээж яг нөгөө сайн тал нь те Монголд ч ингээд маш олон үндэсний ястан байгаа. Тэгэхээр үндэсний цөөнхийг төлөөлж сайд тавьж гинэ гэдэг бол бас ардчлал байна гэдэг ийм шалгуураар харж болно. Гэхдээ Баян Улгийн аймаг дээр байдаг ганцхан асуудал байгаа шүү дээ, тий. Халамжийн бодлогод хавтгаагаараа хамрагддаг. Нийтгийн сумынх нь хүн амын 50 ба түүнээс дээш хувь нь халамж авдаг. Энтэр гэдэг ийм шүүмжил бол маш олон жилийн туршид явж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг яах вэ гэдэг нэг ийм хүмүүсийн сониуч харц бол түүнээс салахгүй шүү дээ. Тэгэхээр энэ тоо баримтыг одоо манай гэрхаа хэвлэлийнхэн болол нь одоо нөхцөл байдал ямар байгаа, түүнийг сайдаас буухад ямар болох юм эдэр гэдэг ингээд харьцуулаад харах юм бол бас түүнээс маш том эр зөрөгтэй бөгөөд ийм сайн шийдэл хүлээж байгаа зүйл бол тийм. Тусдаа 21 аймаг чинь ингээд тусдаа улс юм шиг тийм монголоор ярьдаггүй, нэмхэн нийслэлтийн ерөнхий шалгалтын дээр хүүхдүүд бүгд ундаг монгол хэлэн дээрээ. Монгол хэлний шалгалт авч ийж нөгөө конкурс өгөх эрх чинь нэгддэг одоо хэлдэг шүү дээ. Тэнгүүд Баян Улгээс конкурсж байгаа хитэн баг 80-90% ах шүү. Монгол хэлний шалгалтад авдаггүй. Нөгөө хоёр дахь чиглэлээр явуулцдаг. Тэгээд нөгөө Монгол улсад амьдарч байгаа бол монгол хэрэг бас нэг 50% сурах гэдэг юм бол Баян Улгад аягүй байгаа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр мэрийгээ бас шийдэхгүй бол нөгөө тасарсан байгаадах нь зөв юм уу юу? Уг хүнийг бол би ингэж ойлгосон. Өгсөн ярианаас нь угаасаа ч өөрөө энэ хүний намтар бол гайлд ажиллаж исэн хөдөө аж ахуйн бизнестэй гэдэг юм уу? Хөдөө аж ахуйн салбарын хүн гэдэг утгаараа өөрийнх нь сонирхол бол хөдөө аж ахуйн яам байсан юм шиг байна. Тэгээ ахтай хуучин сайдын юу бол тэгээ айгүй шудраг яриа өгсөн шүү дээ. Хамгийн түрүүнд Абу Бакир гишүүний өрөө тараад би тэл яриа авсан. Тэгсэн чинь ингээд нөгөө багц соёлын төсөл ороод ирсэн юм байна. Би ерөнхийд нь уншиж ингээд танилцахыг хичээж जैन. Тэгээ тэр дотроос хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг бол бас нэлээд барьж яваад батлуулчих гэдэг одоо миний зорилго бол бас байна. Ийм том салбараас би бүгдийн зэгцэлж амжиж хийж чадна гэж бол бодохгүй байгаа. Гэхдээ нэг 2-3 ажлыг бол хийчихье гэж бодож जैन. Тэгээд нэг юм байна. Тэгээд өмнөх сайд маань аягүй сайн ингээ хуйлуудаа боож авчираад багц соёлын юм өгсөн байна. Тэгэхээр би их сайн танилцж байгаа гэсэн. Одоо нэг ийм тоо баримт өгдөн шүү дээ. Монгол улсын нийт хүн амын нэг 72 орчим хувийн чөлөө ямар нэгэн байдлаар халамжийн гэж хэлж болох хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг нэг ийм статистик яригддаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь энэнийг энэ төсвийн тодтголын үеэр зөрөгтэй таналт хийж чадах уу? Тэгэхгүй шүү дээ. Одоо жишээ нь ингэдэж шүү дээ. Би жишээ нь шүү дээ, тэ.
нэг жилдээ 100 мянган төгрөг авдаг гэж одоо нэг жилд штэ тий 200 мянган төгрөг алдарт ихийн одонгийн дагалдж байгаа мөнгө гэдэг өгдөг байхгүй юу. За тэгээ яг нэг айлын хэрэглээгээр бодох юм бол 200 мянган төгрөг орой дэлгүүр ороод тойрон цуглуулах ийм хэмжээний мөнгө. Тэгээ хүмүүс ингээл нэг ийм жоохон л юм өгдөн штэ энэ юу шалтай ингээд өгжлээ гэж хэлдэг боловч одоо алдарт ихийн одонтой тий нэг болоод хоёрдугаар зэргийн одонтой хідэн ээж байгаа. Тэр ээжүүдийн мөнгийг нийлүүлэхээр энэ айгүй том үнийн дүн болдог. Жишээ нь энийг татвартай уйлжлах байгаа байхгүй юу? Оронд нь танаа татварыг хөнгөлжлөх юм танаа гэр бүлийн. За шийдэл нь юу байх юм? Одоо жишээ нь төсвийн тодтгол нэгэнд ярьж байгаа дээр түүнээс ийм шийдэл бас хүлээж болж байна. Дээрээс нь одоо нөгөө нэг гавьяа шагналууд байдаг шүү дээ. Төрийн дээд одон медаль хүртэх юм бол нь ямар цол зэрэг хүртснээсээ хамаарат бас нэг жилдээ нэг юм урамшуул авдаг ч үлээ. Одоо тэр гавьяа шагналал авал да ингээд үнэхээр спешиал таалаг шүү гэд ингээд шагнаад цоллоод нийтэд зарлан тунхаглаад ингээд алдар гавьяаг ингэсэн бол тэр хүнд заавал бас мөнгө өгч яах гээд байгаа юм бэ. Энэ мэдчлэн энэ халамжийн бодлогоодыг бас энэ төсвийн тодтголтой уялдуулаад зөрөгтэй шийдэ зэгцлээд ороод ирээсэй гэдэг юм. Тэгээд үнэхээр нөгөө халамж хэрэгтэй байгаа нийгмийн бүлэг байгаа шүү дээ тий. Үнэхээр хэцүү. Сонгуулийн жилээр хөдөлмөр хийж чаддаггүй. Үнэхээр хүний асаргаанд байдаг. Нэг хүний асраад нэг хүн дахиад ажил хийдгүү ч юм уу тий. Цөөхөн ам бүлтэй гэр бүлд бол халамжийн мөнгө чухалхгүй. Тэгтээ тэр айлд очингууд мөнгө нь хөрөхгүй. Аманчгүй хамарчгүй өгж байгаа юу өгж байгаа. За ингээд энэ зургнуудыг ингээ яриад байна. За одоо энэ ганцхан зураг үлдсэн. Яригун байгаа юу? Дууссан. Дууссан. Гэтэ би энд нэг ийм хэдийн юм хэлмээр санагдаад байна. Хараа багцалчжээ. Багцалчаад байна. Хамгийн олон удаа сайд хийж байгаа нь 4 удаа сайд хийж байгаа. Ийм бүрэлдэхүүн байна. Энэ дотор 4 удаа сайд хийсэн хэд хэдэн хүн байна. За одоо ингээд багцалсан нь юу вэ гэхээр нэг суурин дээр 3 улирсан тэ гадаад харилцааны сайд зургийг ярихгүй юм уу? Эрчим хүчний сайд гэдэг юм уу? Нэг албан тушаал дээр 3 удаа илэрчиж байгаа ийм сайдууд байна. Энэ ингэж багцалсан нь юу вэ гэхээр энэ 80 оны 3 сайд байгаа. Ундрам, Батшуугар, Учрал гэдэг ийм 80 оны 3 сайд. За тэгээд энэ хараа энэ 6 хүн болоо орж байгаа. Тэвкэж чинь 70-аад оны. Улаанбаатар хотоос гэдэг юм уу да. Нийслэлээс сонгогдсон хүмүүс сайдаар ажиллаж байгаа. Энд яагаад энийг ингэж багцалж үзүүлээд байгаа юм гэхээр те засгийн газар дээр шийдвэр гаргах те хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын шийдвэр гаргахад нэг бүс нутгаас хичнээн хүн байна гэдгээрээ жин дарддаг учраас ингэж багцалж хараалаад байгаа. Тэгэхээр нийслэлийн бүсээс тийм биш те. Баян зүрхийн 3 байна. Сонгины 2 байна. Сонгын архины 2 байна. Сонгины Батчуугар Учрал 2. Учралчсан Сүхбаатар сүүлд явцсан. Тэгэхээр энэ ингээд нийслэл бүл орчмоос бол айгүй олон сайд энэ кабинетд төрсэн байна. Орон нутгийг энэ орон нутгийг багцлаад үзэхээр энэ хараа нөгөө дархнаас төвийн бүс гэж явж байгаа байлоо. Дархнаас дархан сэлэнг төв яг нэг бүсээс 3 гусч тий. Тийм байна. Тийм. Тэгэхээр дархан сэлэнгийн бас хэр хүчтэй байгаа юм шүү тий. Одоо жишээ нэг юм хүмүүс анзаардаг, зарим нь анзаардаг л баг, зарим нь бол үгүй гэж үгүйсгдэг боловч те сангийн сайдын нутагт хөрөнгө оруулалт бас л жинтэй шийдэгдэн. Ерөнхий сайдын нутагт жинтэй шийдэгдэн гэдэг нэг ийм дүр зураг өмнөх сайдуудаас сэлэнг нэг хэсэг болол жаргал тулга Эрдэнэт сангарч баяр цогт гэл ингээл ар араасаа огцруулж сэлэнгийн хөгжил бас муу штэ. Төв мөг бол хэцүү штэ. Үе юу яриад байгаа юм бэ? Танах баг анхны бассейнтэй аймаг болоо үстэй. Өөр их хатгаа гэж. Би нөгөө нэг сэлэнгээ төвлөрөж гэж бодсон байхгүй. Тэгэхээр за нэг ийм бүсээр нь харуул нэг ийм заяа. За энэ 3 болол нь баруун бүс нутгаас гэдэг юм уу да тий. За баян үлгий увс нөлөөн жоохон их байж болох ийм нэг 3 сайд байна. За баян онгор ханган бүсийн тий энийг нөгөө нэг бүс нутгаас сайд тавина гэдэг чинь айгүй чухлаа гэдгийг нөгөө Ганбат гишүүний үгээр те төр засгаан бодсон ч төрсөн нутгаан бодсон ч зандаа шатрыг дэмжиж байна гэдэг энэ үгээр нотлогдож байгаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энд нэг юм. За энэ хоёр бол нь хойд бүсийн төлөөлөл. За энд нэг хүн говийн бүсийн төлөөлөл. Тийм ээ. Гээд үтсэн чинь зүүн бүс сайдгүй үлдсэн байдгийн. Арайчтэй би ч та хинтийг шүү дээ. Энэ одоо унсан сайд тооцоогдож байгаа хэлбэр ч юм уу тийм юм биш байгаа даа гэж хардлаа. Ягаад гэхээр би бас энтиг байхгүй. Санаа гаргалгаа биш үү тийм ээ. Тэгээд энэ хоёр хараа. Энэ ороод ирсэн бол одоо зүүн аймгаас гэх юм уу? Үгүй шүү дээ. Энд чинь нөгөө жагсаалтаар орж ирсэн баггүй юу? Орж ирсэн бол энэ хоёр хүн бол жагсаалтаас сайд болсон ийм нутаг усгүй байна.
За гих мэтчлэн. Тэгээд энийг ингэж нөгөө нэг ялгаа заавыг ингэж харж байгаа нь Энэ хоёр яах вэ? бас жоохон сонирхолтой. Юу вэ? Чи наад хоёроо л татаж гаргаж ирсэн. Чиний хүмүүс гэж. Чиний хүмүүс. За томилгоог ингээд хааж байна. Жоохон сонирхолтой. Зүүн бүсийнхэн сайдтай болъё. Тэгээд нөгөө нэг Зүм ус ерэн сайд гэн сони үнэтэй үлийн үр гэдэг шиг нөгөө нэг хитэн жилж байгаа хинти зөвхөн хөрөнгө оруулалт амар тавигдсан л та. Хинтийнхэн цээжэд хилдэг. Тийм. Тэгэхээр бүсээс манай тойргоос манай бүсээс бүс дотроо манай аймгаас сайд байна уу өдр гэдэг чинь улс төрийн хүрээндээ те нөлөө лобби хөрөнгө оруулалт тавиулах те энэ мен дээр бол бас одоо бүсчсэн хөгжлөөр бүр хөгжих гээд байна. Нэг хэсэг чинь нөгөө Баян онгор хинти мити ч юм бол амар байсан шүү дээ. Увс нэг хэсэг бас айгүй амар байсан те. Тий. Увсын зам мам тойлж штэ. Тий. Аймагуудыг гаргадаг хин сайд. Бүрлотор сайд байжгаад Чойжин сүрэн сайд сангийн сайд байсан. Тэгэхээр сангийн сайдын нутагт хөрөнгө оруулалт онцгой шийдэгддэг, ерөнхий сайдын нутагт онцгой шийдэгддэг гэдгийг одоо үгүйсгээд ах юм байхгүй бид нар өмнөх хэд хэдэн кейсээр тэртэргүй баталчих чадна. Хідэн цогч. За тодтгол ороод ирэхээр тодтголтой хамтдаад бид нар бүтэц ярьж болно. Тэгэхээр нөгөө нэг 20 хүн нэг ажил хийхэд л Монгол улс СИП хийх гэж байгаа ийм засгийн газар бүрдсэн. Номтой баяр гишүүний ярилцлагыг үзээд за одоо урт насгүй гэдэг нь үнэн болоо явчлаа та гэдэг нэг юм мэдрэмж сонгуул өгсөн байна. Ерөнхийлөгчийн сонгуулиудахгүй гээд хийх ажил маш шуурхай ажлууд хийхгүй бол нэгт нөгөө авторлах ажил дараа нь ингээ би нэг ийм салбарт ийм хийсэн гэдэг авторлах ажил үйлдэн. Хоёрт энэ хүмүүс ч бас нэг юм тий залуу хүмүүс амбиц байгаа шүү дээ тий залуу хүмүүс байхгүй энэ чинь бас нэг олон жил сонгогдсон олон салбарт хуучин хүмүүс байна. Энэ дотор бас нэг ийм сонин тогтцсон хэв маяг бий болцсон. Яахаараа олон сонгогдсон бол туршлагатай гэж үсэх юм бэ гэж ингэж хэрүүл хэмээрэл санагдсан. За тэгээд нөгөө нэг юу зарчим явах бах төө. Засгийн газрын насаа уртцахын тулд шүд сугалдаг те. Тухай бүрдэн сайд нартай нэг сайттай хоёр сайттай хариуцлага тооцдог. Сэлгийн механизм ажиллах байх. Тийм сэлгийн томилдог. Гэж одоо бүрийн эрхнэр сэддэг гэсэн юм чи те. За нэг иймэрлээ байна да. Яа. Арай л олон хүн биш үү те. 2 цаг яриад дуусахгүй шүү дээ 20 минут. Найруулагчтай танахт нь амжилт хүсье. Муухай те. Кофе дууссан уу те.